За подкастын үзэгчдээ дараагийн шинэ дугаарын энэхүү өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр би бөөрийн өвчтний талаар ярилцахаар маш хүндтэй нэгэн зочныг өрн оролцуулсан байгаа. За тэгэхээр энэхүү зочин маань хэн бэ гэхээр улсын 1-р төв эмнэлгийн бөөрийн төвийн зөвлөх эмч, хүний гавьяат эмч, за клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч, чулуун цэцэг эмч маань. За чука эмч гэдгийг хүмүүс аягаа сайн мэддэг. Чулуун цэцэг эмч маань оролцож байна. За тэгээд танд энэхүү өдрийн мэндийг хүргэе. Подкастын маань урилгыг аваад хөрөлцөн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Чамд гэсэн нарай мэндийг өсөргий. За тэгэхээр бид хоёрын ярилцах сэдв бол ерөөхдөө айгүй тодорхой. Бөөрийн өвчний талаар. Гэхдээ одоо их дийлэнхтэй ард иргэд маань сонсох учраас илүүтэй одоо их юм ангаах хэллэгээр биш юм энгийн хэллэгээр тайлбарлаад өгвөл би танд их баярлах байна гэж хэлэхээр байна. За ойлголаа. За тэгэхээр хоёулаа ерөөхдөө шууд яриандаа оръё гэж бодож байна. За тэгэхээр би зүгээр хувьдаа ингэж боддгийн. Одоо эрүүл хүн мянган хүсэлтэй тий. За өвчтөе хүн ганцхан хүсэлтэй гэдэг тийм нэг үг байдаг. За тэр одоо үгийг яг ямар хүмүүсээс харддаг вэ? Яг бөөрийн өвчтөе хүмүүс айгүй их одоо яг жишээ нь болж байгаа юм шиг надад ингэ санагддаг. Тэгэхээр бөөр гэдэг хүмүүсийг эргэтэн одоо хүмүүс нэг тоодгүй зарим тохиол. Одоо би өөртөө одоо эмнэлэгт ажилтгүй байх үед бол төдийлөн тоодгүйс бөөр нэг зүгээр ингэ өвдөх ёстой юм шиг жоохон бахад бөөрн өвдөд ингээл хавагнаал хүмүүс яваад идэх юм шиг тий. За тэгээд тэр нэг жижигхэн хос эргэтэн байгаа. За тэр эргэтэн тэгвэл одоо яг бидний амьдралд ямар утга учирыг өгдгийг гэдэг асуултаар ерөөхдөө яриагаа эхлэе гэж бодлоо. За бөөр үнэхэр чиний хэлдэг шиг жижигхэн хүнийхээ бие арзмаар тарьцуулаад хариугүй жоох юм байдгийг хос эргэтэн боловч одоо бөөрний ерөөхдөө урт нь нэг хэвийн хэмжээндээ нэг 10-аас 11 гаруй нэг л байдаг урт нь. Өргөн нэг 4.5-аас 5. Зузаан нэг 2.5-аас 3 см. Тэгэхээр жоохон байгаа чинь жижигхэн хоёр эргэтэн. Гэхдээ бөөр маш их ажлыг хийдэг энэ биед. За бөөр илэг хоёр бол ерөөсөн маш том цэвэрлэх байгууламж. Нэгдүгээрт. Бид нар мэдээж хэрэг энергитэй байхын тулд маргаашийнхаа ажлыг хийх эрч хүчтэй байхын тулд заавал бид хоол идэх ёстой. Идэнэ. Эзэн хоол тэр жигтэй бидний бие 100% шингэх тийм бүтээгдэхүүн байдаггүй. Тэгэхээр тэр хоолноос хэрэгтэйг энэ биед авч үлдээгээд хэрэггүйг нь цэвэрлээд гаргадаг байхгүй. Энэ том үйлдвэр бол үндсэндээ ихэнх үүрэг нь бөөр элэг хоёрон дээр байдаг. Өөрөн дээр. За тэгвэл бөөр нэгдүгээр маш том цэвэрлэх үүргийг хийдэг байна. Хоёрдугаарт энэ хоёр жижигхэн бөөр чинь бидний шингэний балансыг зохицуулж идэг. Бид өдөр их уу баг уу тодорхой хэмжээний шингэ авчил байгаа. Энэ шингэнийг хэрэг гаргахгүй л яах юм? Одоо тулан болтлоо одоо юу болохыг мэдэхгүй найрс үсч одоо ясраад гаж юм бол нэст. Тэгэхээр энэ их шингэнийг зохицуулаад гаргахтаа уусан шингэн болгоно шиг гаргачихгүй. Бөөр өөрөө эхлээд таны хэрэгэлсэн шингэнийг анхдаг шээ сэлбрээр үсгдэг. Энэ одоо шүүлтийн зөрүүн дээр ялгаралтан дээр одоо бөөрний хоёр бөөрөнд 2 сая түүдгэнцэр гэж бий. Нэг бөөрөнд нь сая, нөгөө бөөрөнд нь сая. Энэ 2 сая түүдгэнцэр л ерөөсө бөөрийн гол ажлыг хийдэг байхгүй юу? Тэгвэл энэ 2 сая түүдгэнцэр яадаг вэ? Ерөөсө тэнд даралтын зөрөөгөр эхлээд анхдаг шээс гэдэг юм үүсдэг. Энэ анхдаг шээс хоногтоо 180 литр хүртэл үүснэ. Энийг ойрын сувг, холын сувг, тахир сувг гэдэг энэ олон сувгуудаар дамжиж эцсийн шээсийг цуглуулах сувг руу очдог. Одоо бидний хэлдэг шээс ч утгаараа. Жинхэнэ одоо хоногт гаргадаг. Хүн хоногтоо одоо уусан шингэнтэйгээр нь холбоотой. За дунджаар 1.8-аас 2.5 литр шээсийг хүн хоногтоо гаргадаг. Тэгвэл энэ анхдаг шээсийг энэ олон суганцраар явахад хэрэгтэй эрдэс. Хэрэгтэй юмнуудаа бас эргээ шимээд авчихна. За тэгээд дахин нэгтлсаар гал хамгийн хэрэггүй хэсгийг тэр биед байх хэрэггүй шингэнтэй зөвхөн бөөр гаргадаг байна. За одоо бөөрийн 2 дахь ажил юм. Бөөрийн 3 дахь том ажил. Би ерөөс эрүүл хүнд улаас гэж байна. Улаас маш чухал үүрэгтэй. Цуснд байдаг улаас. Хамгийн түрүүлэл энэ бие оройны улаасан дөөрт нь гемоглобин гэдэг юм агуулгаддаг. Гемоглобин ядгүй бол хүчил төрөгчийг тээвэрлэдэг. Тэгтэл энэ улаас чи эрүүл хүнд өөрөө 120 оноо өгөхөд идэг. Дараагийн улаас үйлдвэрлэгдэнэ. Энэ нь бөөр оролцсон. За тэгэхээр 3 дахь том үүрэг нь. За 4 дахь том үүрэг нь бол организмд байдаг хүчил шүлтийн тэнцвэр гэж маш том баланс байдаг. Энийг зохицуулдаг. За дараагийн том үүрэг нь кальц фосфорын солилцоо.
Энийг зохицуулахад оролцсноор бидний яс хэр бат бөх байх юм. Бидний яс амархан хугарчихгүй насны явцны ясна хугарчлаа гэж янз бүр ярьдаг штэ. Энэ яс хэр бат бөх байх юм. Цусан байх хэвээр эдгээрийн хэмжээнүүд хэр баланстай байх юм гэдэг бас бөөр зохицуулдаг. За үүний дараа бид бүхний хэрэглээд байдаг. Одоо орчин үед бол сүүлдээ ковидоос хойш болбор витамин D дархлаанд ямар чухал вэ гэдэг нь тодорхой болсон. Энэ витамин D чинь бөөрийн өрөө маш өндөр байж нөгөө витамин D жинхэнэ идэвхтэй дэ болгож бацин солилцоог явуулахад оруулдаг. За энэ бол ерөнхийдөө нэг бүлэглээд тэлж байгаа том үйл ажиллагаанууд нь. За тэгээд нарийн шат болгонд бол бүр одоо дотоод шүрлийн булчирхай гормонуудад нөлөөлнө. Би нэг юмнаас олж уншижсэн санаж байна. Яг их сурвалжаа санахгүй л байна. Удмын нэг одоо айлгэрт одоо удамд байдаг өвчин ч юм уу те гинтийн золгүй юм байв тохиолддог юм биш бол хүнийг хэд наслахыг таны бөөрийн эрүүл мэнд шийддэг шүү гэдэг юмыг олж уншижсэн. Тэгэхээр бөөр чинь эрүүл байвал таны төдий чинь урт наслах үндсэн суурь юм а гэдгийг би нэг юмнаас уншижсэн. Тэрийг сурвалжаа бол санахгүй л энэ одоо бодоход тийм уншижсэн. Ясан гоё үгүй те. Бөөр эрүүл байвал урт наслах гэдэг чинь. Тийм ерөөсө хэд наслахыг чинь бөөр заашгүй гэж байгаа юм байна. За тэгэхээр саяны таны хэлсэн угаасаа олон үргүүд байна те. Маш олон үргүүд. Тэгвэл одоо яг өвчтэй хүмүүс маань энэ үргүүдээ одоо алдчихж байгаа шүү дээ. Яг үнэ хэлэхдээ энэ үргүүдээ алдчихж байгаа. Тэгвэл яг юу болдгийг гэдэг талаар та ингэ үргэлжлүүлээд яриад өгвөл. За. Тэгэхээр саяны нэг хоёр бөөрөнд байдаг 2 сая түүдгэн цэр гэдэг шүү дээ. Эдгээр түүдгэн цэрүүд чинь за бас ер нь хүний нас өндөр болох тусам бөөрийг өөрийг илээж идэг. Энэ эртэн хүч илжил байдаг шүү дээ. Илэгдэж л байна. За дэлхийн бөөр хамгаалах өдөр гэж жил бүрийн 3 дугаар сарын 2 дахь 7 хоногийн пүрэв гарагт тэмдэглэдэг. Энэ жилийн бөөр хамгаалах өдөр нь сая 3 сарын 12-нд пүрэв гарагт боллоо. Энэ урайн дор жил болгон урайтай байдаг. Тэгэхээр энэ урайн дор дэлхийн бөөрийн эмч болгон яаж ард түмэн маань эрүүл бүртэй байх юм, яаж сурах уу, яаж урдсан сэргийлэх үү гэд энэ арга хэмжээг авдаг. Хэрэг өвдсөн байвал яаж төгс эмчлэх үү гэд зөндөл аргыг хэрэглэнэ. Тэгвэл яагаад энэ дэлхийд ингээд бөөрийн хамгаалах өдрийг хүртэл бий болгов? Энэ учиртай. Энэ өвчин үнэхээр их газар авч байгаа. За би 2-3 тоо хэлье. Нэгдүгээрт манай гараг дээр байгаа 10 хүн дотны нэгнийх нь бөөр өвддөг. Жил болгон 3.1 сая хүн бөөрийн архаг дутагдлаар нас ордог. За ерөнхийдөө өнөөдрийг хүртэл одоо нас оролтынх нь дугаарлаад үзүүлэх юм бол бөөрийн өвчнөөс болсон нас оролт 7 дугаар байранд байдаг бол 2040 он гэхэд 5 руу орно гэсэн юм та бас үзүүлэлт байдаг. За тэгвэл бөөрийг одоо эрт ингээд урсан сэргийлэхгүй юм уу? Бөөрийгөө өвдгөөд эцсийн шатанд норно гэж байна. Бөөрийн өвчин бүр эмчлэгдэхэ байлах. Тэр үед нь бөөр орлуулах эмчилгээ хийх болно шүү дээ. Энэ өөрөө өртөг өндөртэй. Бөөр орлуулах эмчилгээ гэж юу хэлээд байгааг бол бөөр шилжүүлэн суулгах. Гемодиализ эмчилгээ, хэвлийн диализ эмчилгээг болтгий. Эдгээр нь аль нь ч өртөг өндөртэй. За ер нь энийг гурвуулынгийн зэрэг хөгжүүлнэ гэдэг бол тухайн улс орны эдийн засаг санхүүтэй холбоотой. Маш ялангуяа бөөр шилжүүлэн суулгах маш орчин үеийн мундаг технологи. За эдгээр зарцуулдаг энэ одоо гаргадаг санхүү зардал бол өндөр. Тэгэхэд нийт эрүүл мэндэд зарцуулдаг санхүүгийнхаа 3% энэ зарцуулахад хүн амын 0.3% энийг хүртдэг гэж байгаа. Тэгэхээр хөрөндөр өртөгтэй байгааз тийм. Тэгэхээр ийм тохиолдолд бид нар тэр бөөрийг гинтээгээд байгаа өвчин юу байна гэдгийг харах хэрэгтэй эргээд. Бөөрийг гинтээдэг өөрийнх нь үндсэн эмгэгүүд гэж бас бий. Ерөөсөө анхдагчаараа бөөр гимтдэг өвчин гэж байна. Эсвэл бөөр 2 дахьчаараа гимтнэ гэж байна. Ажилгүй болдог шалтгаан. За энэ 2 дахьчаараа гимтэх шалтгаан сүүлийн үед манай гараг дээр энэ дэлхийн хүмүүсийн анхаарлыг их татж байгаа. Ялангуяа чихрийн шижин. Даралдах өвчин. Энэ хоёрыг одоо ингээл залуу наснд энэ хоёрын аль нэг нь одоо тухайн хүнд бий боллоо гэхэд хизээ нэгэн цагт би бөөрийн өвчний эцсийн шатанд орчихвол яана. Би тэр диализд орох үедээ хин нэгэн хүнээс бөөр тавиулах хэрэгцээ гарах үл яана гэж хүнд ч бодогддог. Өө би сахартай хөлгөө яваад идэг. Өө миний даралдах сэтгэл гэдэг. Тэрийг үл тоох нь үнэн хороо. Хороо гэдэг нь эцсийн шатанда тухайн үед хизээч даралтыг буулгаж чадна эмчнэр орчин эмчнэр. Тухайн үед эмчийнхээ өгөнд ороод эмшлэхгүй байлаа гэхэд даралтаа буулгал гэхэд бөөр эргэшгүй өөрчлөлтөнд орсон байна.
Чихрийн шижинтэй хүмүүс одоо нэг чихрийн шижингийн эмчнэрийн зөвлөгөөнийг даахгүй ч юм уу, үл тоох ч юм уу, сахартай, гянал тавихгүй, жинтэйгээ ажиллахгүй, хөдөлгөөнтэйгээ ажиллахгүй байгаа гэвэл ерөөсө хин ч мэддэхгүй тэрнээс болсон бүрний дутагдалд орно. Тэр захид сахарыг булгахыг гэвэл бас орчин үеийн эмийн чанар сайн. Сахар бууж болно. Бөөр ирэхгүй л ахгүй юу? Тэгэхээр бөөрийг бусад өвчнөөс биш бас үүсдэг өвчнүүд гэж өөрөөс нь болдог. Энд л юудаг бол одоо манай яг бөөрийн эмийн эмчилгээний эмчнэр уу одоо намайг хэлнэ л дээ. Одоо манай хамтран зүтгэгч нар бидрийг бол нефролог эмч гэдгийг. Нефролог эмчнэрийн хувьд бол түүдгэн цэрийн эмгэг гэж байдаг. Орчин үед түүдгэн цэрийн эмгэгийг ерөнхийдөө ер нь дэлхийн улсууч үнийг дагаад тэднэрээс суралцаад Монголч гэсэн ер нь бараг төгс их сайн эмчилдэг болсон. Зөв цагт нь зөв онцлогдоод эмчийн зааврын дагуу хяналт зөвлөгөө зөв байгаад ирэл энэ манад хэрэгэлдэг юм дэлхийн түвшинд төрөхөр юмнууд орж ирж байна. Энэ бол өөр болсон. За бас бөөрийн өөрийн гэмтээдэг гэвэл манай бөөрийн мэс заслын урологийн эмчнэрийн өвчин гэж. Тэр бол өөрөө урологийн мэс заслаар шийдэгдэг өвчнүүд. Энэ бол одоо бөөр шийсний голцууд доод замын бас бөөрийн ялангуяа бөөрийн буглаа байна, бөөрийн чулуу байна, бөөрийн хавдар байна. За тэгэл доод замын гүйл давсагны шийсний сүмний гэл зөндөө юм гэгүүд. Эдгээр бол урологи эмчнэрийн хариуцдаг эмч. Тэгэхээр хэдийгээр хоёр жижигхэн бөөргээ түрүүн би ярианыхэндээ ярьсан боловч энэ хоёр бөөрөнд үүссэн өвчнийг эмчилдэг эмч хүртэл олон төрөл шүү дээ. Нэгдүгээрт нефролог эмчнэр байна, эмээр эмчилдэг. Хоёрдугаарт бөөрийн мэс заслын эмчнэр байна, урологийн эмчнэр. Гуравдугаарт бөөр орлуулах багийн эмчнэр гэж байна. Энэ гемодиализ, хэвлийн диализыг хийж байна. Дөрөвт нь бөөр шилжүүлэн суулгах гэдэг. Гэхдээ нөгөө бөөрийн чинь эмчилгээний тулд эмчийн мэрэгжил хүртэл олон хэсэг болсон. Тэгэхээр үндсэн бөөрн түрээд байгаа эмгэгүүдийг бол ерөнхийдөө маш сайн. Бөөрийн анхдагч эмгээг бол сайн эмчлээд байгаа. Одоо биднийг айлгаад байгаа юм хоёр дахь эмгээгүүд. Тэр нь юу гэвэл миний түрүүн дээр дурдсан чихрийн шижин даралтгдах өвчнөг үл тоосноос болоод үндсэндээ яг тэр өвчнүүд өөрөө тодорхой хэмжээ бөөрийг гэмтэн л дээ. Гэтэ 30 жил 35 жилийн дараа бөөр гэмтэж байгаа дохио илэрчих ёстой. Тэгтэл манайхан нөгөө даралт уулах эмээ уухгүй, хянахгүй, чихрийн шижингээ зөв хянахгүй, хоол, жинтэйгээ ажиллахгүй байхлаар яаж юм? 7-10 жилийн дараа бөөрийн дутагдалд орсон явдаг. За. Ер нь амар тав энэ тийм. Тийм шүү. Инженерээр бол нэг хагтагч хоёр дахь ор гэдэг бөөрийг л нэг гимтэйгээд байгаа зүйлүүд талаар ярьлаа тий. За тэгэхээр тэр нутраа хамгийн том асуудал байгаа чихрийн шижин даралт гэдэг хоёр өвчин чинь бөөрийн чинь л ер нь бол дуусгаад байна л гэсэн үг шүү. Инженерээр бол тий. Би бас нөгөө ингээ зарим хүмүүс одоо нөгөө энгийн хүмүүс тайлбарлахад бас саяны зүйл очиж аягүй хэцүү тий нэг талаараа. Тэр би зүгээр нэг зарим хүмүүст ингээ хэлчихдэг байхгүй юу. Бөөр чинь зүгээр өдөр болгоно нэг 5 нефрон ч юм ингээ цөөрж идэх юм аа. Уус цөөрдөг. Хэрвээ та сахар амихгүй байх юм бол тэр чинь тий 50-50-аараа 100-100-аараа ч юм уу тий ингээд маш хурдан цөөрөөд бид нэг ингээ бөөрч ажиллагааг болдго юм аа. Би зүгээр зарим хүмүүс тэгээ тайлбарлчихдаг. Одоо их энгийн математикаар тайлбарлах юм бол тий тиймэрхүү байдлаар бид нэр бас тайлбарлаж болж байна гэсэн үг. Тэгэхээр нэг саяны таны хэлсэн шиг одоо хүмүүс нөө зүгээр л чихрийн шижинтэйгээ яваад байдаг тий зөв нэг сахар чадхад зөөргөө өвчин тий нэг тохиолдолд тэгээд нөө нэг даралт ихсэлт гээл тоохгүй явааддаг. Тэрнээс шалтгаад бөөрийн дутагдлалд орно гэдгийг ойлгохгүй яг. Тэгээд хамгийн том Монголд асуудал болоод та хэллээ шүү дээ 7 жил 10 жилийн дараа орчиж гин гээд байгаа амар том асуудал юм шиг санагдлаа. Танд одоо юу хин дээр өөр хэлэх ямар нэгэн байж одоо яг кейс жишээнүүд байвал тэгээ одоо би түрүүн ярьж байхдаас нэг хоёр юмыг тодтохыг гэж бодлоо. Энэ бөөрийн өвчний эцсийн шат буюу нөгөө 2 сая түүдгэн цэрэн шүү дээ. Тэр чинь баараг бүгд ингээд сорвжод дууссан. 2 сая байхгүй болчихно. Дуусаад эцсийн нэг 10% та болонгууд л бөөр орлуулах хэмжлэгэнд ордгийг. Тэгэхээр тийм хүн Монгол жилээс жилд нэмэгдэж байна. Тийм хүн. Ялангуяа гемодиализд орж байгаа хүн, бөөр шилжүүлэн суулгаж байгаа хүн, хэвлийн диализд орж байгаа хүмүүс. Одоо Монгол улсад гемодиализ буюу хэвлийн диализыг одоо ингээд энэ тусламжийг авч байгаа хүний тоо жил бүр нэмэгдэж байна. Жил бүр нэмэгдэнэ гэдэг нь өнөөдрийн байдлаар бараг 1800 хүн болж байна. Нэг ийм хүмүүс л энэ тусламжийг авч байна. Эдгээр хүмүүсийн цаашдын зорилгыг бол бөөр суулгахыг хүлээж байна. Тэгэхээр бөөр суулгана гэдэг маань өөрөө донор гэдэгтэй холбоотой байхгүй юу? Донор хоёр янзаар хийж болно. Жишээлбэл амьд донор. Манай донорын хуульд хинээс авч болно гэж заасан байна.
өөрийнхөө төрсөн ах トゥ аавга наагц гэдэг өшөө цааш нь байгаа л да дэлгэрэнгүй тэр. Тэгэхээр амьд донороос бөөрийг авч болно. Эсвэл тархины хөлтэй донор гэж байдаг. За энэ донороос бол одоо манай эргэтэн суулгах багийн ялангуяа донор харилцан багийнх нь маш идэвхтэй ажиллаад одоо би бол тоо мэднэ. Манай эргэтэн суул багийнх нь бол тодорхой тоо хэлэх байх. 50 гаруй хүнд ийм донороос бүр суулгацсан. Тэгэхээр тэдэнд ах トゥ нар нүгийгээгүй шүгий гэсэн. Таарахгүй байхгүй юу? Маш олон шинжилгээгээр энэ хүний бөөрийг аваад энэ хүнд таарах нь гэж үздэг байна шүү дээ. Тэгтэл таарахгүй бол юу дэмий авах юм? Тэгэхээр тархины хөлтэй донороос бол таарсан байна тэр. Тэгэхээр ийм олон хүний амийг төгсөн юм. Тэгэхээр мэдээж хэрэг энэ тусламжуудын бөөр шилжүүлэн суулгах, хэвлийн диализ, гемодиализ гэдэг эдгээр тусламжуудыг авсан даруйга амьдралын чанар нөөр болоод эрүүл болдог хэлбэр нь бол үнэхээр бөөр шилжүүлэн суулгах. Хэвлийн диализ, гемодиализ дээр байгаа хүмүүсийн эцсийн зорилго бол бөөр шилжүүлэн суулгах. Тэгэхээр энэ дээр байгаа хүмүүсийн тоо нэмэгдээд байна. Нөгөө донорууд хаана байна? Баг жилийн туршид донортой бөөр суулгаад тэгэл очерт хүлээгээл. Тэгэхээр энэ өөрөө их өндөр өртөгтэй ч гэлтгүй эргэлт хэрэгцээ маш өндөр байна. За тэгвэл бөөрийн энэ 3-ын тусламж авах хэмжээнд хүрэгцэн өвчнүүдийг л энэ бөөрийн архаг өвчний эцсийн шат гэж ярьдаг. Энэ эцсийн шатанд хүргээд байгаа нийт одоо эдгээр маш олон өвчний бараг 32% нь чихрийн шижин байдаг. Бараг 50% нь даралт хэсэг зүрхний эмгэг байдаг. Тэгтэл чихрийн шижинтэй 3 хүн дутмын нэг нь бөөрийн дутагдалд хүрдэг. Даралт хэсэлтэй 5 хүн дутмын нэг нь бөөрийн дутагдалд хүрдэг. Энэ бүр дэлхийн статистик бодлоор гаргаад ирсэн тоонууд. Ер нь 75-аас дээш насны хүмүүсийн 50% нь бөөрийн дутагдaltaй байж болдог. Энэ бол тэгэхээр чиний хэлдгээр нас өөрөө бас илээжл байдаг байгаа юм. Бөөрн өвдөг байхад тийм ээ. Тийм байх нэ. За тэгэхээр сая нэг таны ярьсан дээр би зүгээр яг ингэж бодлоо л да. Сая хүмүүс чи яг бөөрөө яагаад өвдөж байгааг гол нь мэдэхгүй, ойлгохгүй. Гэтэл 3 тутмын бөөрийн дутагдал одоо хүмүүсийн шууд ярьдаг бөөрийн дутагдал. Тэгээд нэг диализийн аппаратанд орно гэж хүмүүс ярьдаг. Нэг аппаратнаас ингээд уяатай байна гэдэг. Айгүй ингээд одоо онцгойгоор хэлдэг нэг талаас харах юм бол тэр өвчтний 3 тутмын нэг нь чихрийн шижингээс орж байгаа гэсэн. Тэгэхээр чихрийн шижинтэй байвал та бөөрийн дутагдалд орох эрсдэл маш өндөртэй. Хянахгүй л явбал гэсэн утгатай шүү. Тэгээд зүрхний өвчтөй байвал яг адилхан гэдэг шиг тий. Тэгвэл одоо бид нар яг энэ дээр тайлбар хэлэхэд та энэ бөөрийг орлуулад байгаа тэр аппаратыг бид нар яг юу гэж ойлгох хэвчээ. Одоо бөөр үнэхээр ажиллагаагүй болоод орж ийн. Тэр хүмүүс өмнө ямар нэгэн байдлаар арга хэмжээ авч чадаагүй учраас бөөр ажиллагаагүй боллоо. Ажиллагаагүй болохоор нэг аппаратанд орж ийн. Энийг яг бид нар юу гэж ойлгох хэвчээ тий. Энд нэг юм тодтогод хэлье. Нэрээ чихрийн шижинтэй хүн чихрийн шижинтэй болоод эхлэнгүүт бөөр нь өвдөж гэн гэл тэр хүнд мэдрэгдэг бол тэр хүн бас хичээн шүү дээ. Ааш. Тэгтэл хүний бөөрөнд мэдрэлээс байдгүй. Бөөрийн зовөр үндсэндээ анхдагч даралт хэсэг чихрийн шижин хоёр тусцсан байгаа үед тийм эрт илэрдэггүй. Тэгэхээр даралт хэсэлтэй болцсон хүмүүс чихрийн шижинтэй болцсон хүмүүс үндсэн тэр эмгэгээ эмчлэх, дэглэм, эмийн эмчилгээнээс гадна тогтмол бөөр хамгаалах эмчилгээ гэж явах хэрэгтэй. Тэгээд тогтмол хяналттай байгаа дээр энэ шатыг багасгаж болно. Тэ? Болох нь байна. За. Яа харахгүй нөгөө 2 сая төгрөгийн цэрийн маань ихэнх нь сорвжоод ингээд сорвчдсан болохоор одоо эцсийн 10% үлдчихлээ шүү дээ. Хэрвээ тэр үед асуудлыг бол ингээд өвчтөнтэйгээ ярина. Бүр 10% битэл 20% дээр нь ярьж эхэлдэг эмч, нефролог эмч нар. Бөөрийн нэг ажиллах хэсгийн 20% үлдсэн байхад бус сэрэхгүй учраас гэдэг. Эргэж таны бөөр сэрэхгүй. Шалтгаан нэнтэй холбоотой байгаа гэдэг юм чилж өгөөд тэрнийхээ дагуу танд одоо амьд дах боломж зөндөө. Та ингэснээр өхгүй. Ямар боломжууд энэ бол бөөр орлуулах 3 эмчилгээгээ тайлбарлаж өгдөг. Ийм 3 эмчилгээ байна. За тэгээд тэр хүнд мэдээж донор нь бэлэн байгаад тэрэнд зогцоод шинэлгээ эдгэрэн бүрдсэн бол бөөр шилжүүлэлт бол багийнхантай уулзаад асуудлаа тэгж нэг шийдэж болно. Үгүй бол дараагийн донортой болох хүртлээр бөөр шилжүүлэлт суулгах хүртлээр та гемодиализийн хэвлийн диализыг сонгож болно гэдгийг эмч зөвлөж өгнө. Эмч тухайн хүнийг үзээд энэ хүнд аль нь илүү зохимжтой эмч саналаа хэлнэ. Хоёулаа зохимжтой өвчтөнтэйгээ ярьж агаад сонгоно. Хэрвээ эдгээр одоо гемодиализ, хэвлийн диализыг сонгохгүй бол тэр хүнд өөр ямар ч аврал байхгүй. Мөх усыг л үзнэ.
гэсэн үг. Тэгэхээр эдгээр нь бөөрийн орлон гэсэн үг байхгүй юу? Бөөрийн орлон. За энэ дэр би зүгээр нэг түүхээр би одоо улсад бөөрийн эмч хийгээд үндсэндээ 42 жил болж байна. Тэгэхээр энэ хугацаанд одоо энэ гемодиализийн эмчилгээ өнөөдрийн төвшин шиг байгаагүй. Ялангуяа би 90 оноос баха яг нефролог эмч хийж байгаа. Тэгээ 2006 он хүртэл бол ерөнхийдөө миний мэдхийн 2-4 аппараттай улсын хэмжээнд зөвхөн нэгдүгээр эмнэлэгт байсан. Тэгэхээр нэгэн талын аппаратанд ороод тэр үед бөөр суулгадаггүй байсан үе. Ороод эхэлсэн бол аппаратаараа л амьдрна гэсэн үг. Яагаад гэвэл тэр хүний бөөрийг орлож байгаа юм. Тийм ч учраас энэ гемодиализийн аппаратыг хиймэл бөөр гэж орчуулдаг. Бөөр хиймэл бөөр. Тэр хүний бөөрийн хийх ёстой ажлыг хийгээд байгаа юм. Тэр хүний бусад эргэтэн бол имээр зохицуулагдаад явчихна. За тэгвэл тэр он миний саяны дурдсан он жилүүдэд тэр аппаратанд нэг орцсон орж ил байна штэ. Аппаратанда дасан зогцоод эмчилгээний үр дүн сайн байвал орж ил юм. Тэгвэл хоёр аппаратанд дээдл нь хэдэн орж чадах юм бэ? 8 хүн л орж чадна. Тэгтэл энэ өвчин манай Монгол улсад жилээс жилд нэмэгдэхдээ жилд нэг шинээр аппаратанд орхон хүмүүс ерөнхийдөө тэр үед л чихрийн шижин миний залуу эмч хавт бол бага байсан. Монголд онцлогдох нь бага. Тийм болоод үндсэн бөөрийн эмгээгээс орох нь илүү байсан. Тэгээд орхон жилдээ хамгийн багадаа 80-аас 100-аар нэмэгддэг. Тэдгээр хүмүүс яадаг гэсэн гэж орч чаддаггүй. Зүгээр л хороогийн мөхсийг үсчдэг гэсэн. Яах нь нүд аппаратанд нь зай байхгүй. Зөвхөн нэгдүгээр эмнэлэгт 2-4 аппарат. Тэгээд тэр манаас яг орчин үеийн хэмжээнд хүрч ингээ ажиллаж чаддаггүй эвдрэх зогсох өдрүүд олон байна. Их хэцүү тийм цаг үеүүдийг яг л тэр үед л би ажиллаж л байсан. Тийм цаг үеүүдийг өнгөрөөж л байсан. За тэгвэл тэрийг одоо өнөөдөр Монгол өөр болсон, бүтээс өөр болсон. Тэгэхээр энэ аппаратанд орох гэдэг бол эхлээд хүн сонсоход бол айц байдаг. Үнэхээр айц байдаг баг. Мэдээж ирэх хүн өөрийнхөө бөөрийг гэмтцэн гэдгийг мэдэхгүй ядж хаад бөөр. Тэгтлээ одоо үзүүлж хянуулж байгааг бол өвдөж байгааг нь мэддэггүй явцсан бидэг байхгүй юу. Тэгэл одоо таны өөрийн чинь одоо бөөр ажиллахаа байчжээ. Аппаратанд орноо л гэхэлэр одоо ер нь л айц төрдөг баг. Тэгээд төрсөн айцаараа за ер нь зутаандаа алга болчихно. Тэглээгээд өөр гаргалгаа өнөөдөр байхгүй. Нэгэн л бөөр суулгах донор бэлдээг өнөөдрийн цагт бол намаа залуу эмчд байгаад бөөр шилжүүлэн суулгах хэлэг байхад яах вэ? Хэвлийн диализ ч эхлэх байсан. Тэр үед тэгэл тэр хүн мөхсөл үздэг. Тийм л цаг үед байсан. Маш олон хүн энэ тусламжийг авч чадаагүй байсан үе зөндөө ийм байдаг. Тэгвэл өнөөдөр гемодиализ эмчилгээнд ороод бөөр суулгахаа хүлээж байгаа хүмүүс зөндөө энэ 1800 хүлээж байгаа шүү дээ. Гэтэ энэ дотор одоо энэ мэрэгжлийн эмч хийснийхээ хувьд бахархах жишээнүүд байдаг надад үнэхээр. За 2000 оны үед Сарантай гэдэг одоо миний нэг үйлчлүүлэгч анхны нэг диализ эмчилгээнд цэцэрлэгийн насны 2 хүүхэдтэй би өхөж болмааргүй нэмчээ. Аврагдал арга бол би ингээл ямар л эмчилгээр нь хийлгэнгээд тэр үеийн бидний диализийн төвшин ч бас олон улсын төвшин төрөөгүй хэцүү байсан. Гэтэл тэр үед авч эхэлсэн. Одоо яах аргагүй. Тэгээд диализ эмчилгээнд орсоор байгаад яг Монголдо үндсэндээ 20 жил гемодиализээр амьдраад 2 хүүхэд нь бүр юу вэ? Юун цэцэрлэгийн нас байх вэ? Томоо болоод гэр бүлтэй болоод тий гэр бүлтэй болоод ач зээтэй болоод сүүлд манай сараач өөрөө Франц руу гараад бүр хүүхдүүдтэйгээ Францад очиод 2-3 жил гемодиализд орж байгаа тэнд тархины өвөлтөд донороос бөөр суулгаад. Тэгээ одоо тэр хүн дахиад өнөөдөр 26 он гэхэд хэрвээ тэр хүн анхны диализийн тусламж авах 26 жилийн өмнө хороогийн мөхсийг үзгнэ дээ. Тэгвэл 20 жил диализээр явангуудаа дараа нь бөөрөө суулгаад одоо үр хүүхдтэйгээ элэг бүтэн эргэтэн шилжүүлэн суулгачаад Францад амьдарч байна. Тэгэхээр энэ бол хүний амьдралд ерөөсө мухардл гэж байхгүй. Гар цолоо. Тийм их баялаг юм аа. Бид хүртэл одоо сарантайгаа амжилж яхад хөндрүүлж исэн тохиолдол өдөр сарууд маш олон. Яадаг бол энэ ер нь маргааш амьдардаг болов нөгөөдөр амьдардаг болов гэжсэн хүн маань өнөөдөр хөө дараагийнхаа бөөрөөс олох зөөр хөвгтэй хөвшөө ирвэл ингээд амьдарч байна. Тэгэхээр
энэ имчилгээг хүмүүс зөв ойлгохгүйгээр яг эхлээл сонсоход бүгдэнд нь айдас байгаа. Гэтэ тэр үеийг бодоход одоо учиртай. За одоо харин гемодиализ имчилгээнийхаа чанарын тухай нэг давчгаа хэлээтэй. Одоо та яагаад айх хэрэггүй гэдэг би бардам хэлж чадна. Энэ имчилгээнээс сонслоо гэхэд танд хүнд энэ имчилгээг та энэ л холбогдох ёстой болж дээ гэж хэлэхэд мэдээж ирэх хүнд тусна. Гэхдээ битгий энэ ерөөсөө таны амьд байх дахин нэгэн боломж. Дараагийн юмд хүрэх бас нэг зам гүр юм шүү гэдэг би зоригтойгоор хэлнэ. Нэгдүгээрт миний тэр одоо саяны жишээ ярьж явах үе 2000 он үдэрт бол гемодиализ имчилгээ гэдэг явуулдаг. Үндсэн уусмал гэж яддаг. Тэр нь ганцхан А гэдэг уусмалаараа л явж ирсэн. Дэлхийд тэгэхэд үгүй А, Б хоёр уусмалаар явдаг байсан байна. Тэгвэл яг дэлхийн стандартад таарсан А, Б уусмалаар нэгдүгээрт явдаг болсон имчилгээ. Хоёрдугаарт бид нар тэр үед карантины усаар имчилгээ хийдэг гэсэн. Одоо тэгвэл бүр ус нь энэ гемодиализ имчилгээ хийж байгаа бүх хэмлэлүүд баг нэг үйлдвэр хажууд нь ажиллаж байгаа. Бүр үйлдвэр. Энэ усын чинь хэд дахин бүр хэдэн микронтой шүүлтүрээ шүүгээд зөөлрүүлээд нүүрсээр илсээр ерөөсө бүр хэдэн дамжлагаар. Тэгээ ус чинь юу болдгоо л эцэстээ ямар ч ионгүй, ямар ч бактеригүй. Тэр усаа эргэж зөөлрүүл гарах хэмжээ аавна. Бас цэвэр наатлар гэдэг юмар. Тэгээд дараа нэг АБ уусмалтайгаа олж диализийн уусмалыг бий болгож имчилгээ явдаг болсон болохоор имчилгээний чанар бүр дэлхийн түвшинд хүрсэн. За дараагийн бас баталгаатай айдсгүй энэ имчилгээ одоо таныг ирэн зовоохгүй тэр байтга та амьдралынхаа чанарыг хадгалж чадна гэж юугаар бардам хэлэхөөгөл энэ имчилгээнд хэрэгэлдэг бүтээгдэхүүн гэж байдаг. Хамгийн гол бүтээгдэхүүн цусны шүүлтүр гэж байгаа. За Монгол улс тэр шүүлтүрийн хамгийн сайныг авч хэрэгэлдэг гэвэл яг. Монгол энийг үйлдвэрлэхгүй. Үйлдвэрлэнэ гэвэл хол бас яхан зайтаач байх. Аз болоход яг энэ эмчийн мэрэгжлийг хийж явах хугацаанд энийг үйлдвэрлэдэг үйлдвэр дээр очиж үтсэн. Гэхдээ тэр үйлдвэрийн тэр нарийн технологи энэ үйлдвэрт ерөөсө бараг хүн ажиллахгүй роботор хийдэг үйлдвэр. Гайхалтай үйлдвэр. Аргагүй ч дотор нь хүний цус хэрэгэлдэг юм чинь. Тэр өндөр зэрэгэлт хийж байгаа эдэр. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн өөрөө хүнтэй. Энэ үнэтэй бүтээгдэхүүнийг Монгол улс ер нь тэгээд ер нь зэрэглэлээр нь харж байгаа л үнэтэйг л авдаг юм да хараад хагаад аль энэ имчилгээ хийж байгаа төвд хамгийн сайныг авч байгаа. Тэгтэл энийг үйлдвэрлэдэг улс орон энэ цусны шүүлтүүрээ тухайн хүнд нь дахиад угаагаад ариутгаад хэрэгэлдэг. Тэгвэл манайх үгүй нэг хэрэглээд ягуу тэр бүтээгдэхүүн дээр нэг хэрэгэл гэж бичсэн байгаа. Гэтэл манайх яг тэр зааврын дагуу нэг хэрэглээл дараа хүн болгонд нэг удаагийн хэрэгэлдэг. Тэгэхээр манай энэ имчилгээний одоо бусад дагалдаг бүтээгдэхүүн, имчилгээний үндсэн бүтээгдэхүүн дэлхийн түвшинд хүрсэн. За тэгээ бөөрийг энэ зөвхөн 4 цаг цусын цэвэрлээд хороосоо арилгахаас илүү бөөрийн бусад ажлыг хийдэг эмийн бүтээгдэхүүнүүд Монгол байдгүй байсан. Тэр ороод ирсэн. Ингээд ирсэн цагт одоо ер нь тэр хүн амьдралын чанараа алдахааргүй диализаараа бөөр шилжүүлэн суулгахдаа хүртэл амьдрч чаднаа. Энийг бардам хэлж чадна. За тэгэхээр Чука эмчээс нэг зүйлийг донд нь тайлбарлуулчих гэж бодлаа. Тэр юу гэхээр ер нь нэг диализ, гемодиализ гэж яриад байгаа тий. За энэ ер нь яадаг эмчилгээ гэдэг талаар яг үзэгчтэй нэг жоохон төсөөл энгийнээр их юм уу тий. Арай л энгийнээр угаасаа гэж тий. За тэгээ. За ер нь аль ч өвчний улмаас анх дагч бөөрийн өвчин байж болно, хоёр дагч бөөрийн өвчин байж болно. Өвчин эцсийн шатандаа хүрсэн энэ тохиолдолд бөөр орлуулахыг л хийж таарна. Мэдээж тухайн хүн донор нь бэлэн байгаад байвал өнөөдөр Монголд энийг шилжүүлэн суулгадаг болсон болохоор тэр асуудлыг шийдэн. Тэгтэл донор тийм илбэг асуудал биш. Тэгэхээр энэ хүн яах вэ? Энд хорвоо дээр амьд байх хэрэгтэй. Амьд байхдаа амьдралын чанартай байх хэрэгтэй. Тэгвэл тэр дараагийн хэвлийн диализ, гемодиализийг сонгоно. За энэ хоёр эмчилгээ юу хийгээд байгаа юм бэ гэдэг энгийн хүн бас ойлгоход хүнд байдаг байж магадгүй. Энэ хоёр эмчилгээ таны цуснд байгаа нөгөө бөөрөөр ялгарх ёстой хортой бодис шүү дээ. Тэр чинь шүүж авдаг. Энэ хортой бодис гэж юу хэлээд байгаа юм бэ гэвэл креатинин, мочвин гэдэг одоо лабораторид үзүүлдэг үзүүлэлтүүд бий. Энэ креатинин, мочвин бол одоо молекул хэмжээ гэж байна. Тэр хэмжээгээрээ 500 дальтоноос доош хэмжээтэй. Ерний бага хэмжээтэй. Энтэй дүүцэх юм бол наатар, каль, эрцүүд за ганц витаминууд энтэй дүүцэж болно. Бусад хүний цуснд идэх хэрэгтэй юм бол энээс том жинтэй. Энэ бол 500 дальтоноос доош хэмжээтэй энэ хоёр хортой бодис байгаа. Энэ хоёр хортой бодисыг л таны цуснаас шүүж авах гэж байгаа.
Нэг. Хоёрдугаарт энэ хэвлийн дэлгэм диализ юу гэдэг вэ? Таны уусан шингэн. Яванда эхэндээ бол бүрний дутагдал ороход шигээд идэгий. Шээстэйгээ байна. Тэгтэл яванда шийхэ болно. Шээсэн гарах юм байна. Гарахаа болно. Шээсгүй болно. Ийм тохиолдолд яах вэ? Нөгөө аппарат хэвлийн диализын тусламжаар таны илүүдэл шингэнийг авна шүү дээ. Тэгэхээр бөөрийн үндсэн хоёр ажлыг чинь энэ аппарат хийдэг юм байгаа. За тэгтэл тэр хүнд өнөөдөр донор байхгүй байна. Энэ тохиолдолд энэ эмч одоо энэ хоёрыг санал болгох нэ дээ. Мэдээж ирэх сонсож байгаа хүн, эхлээ сонсож байгаа хүн хүнд байдалд орно. Оронгуудаа хүн л юм хаана өөр ич чи тайгаад авчинда алга болчихно. Одоо нэг тан манган угаал явдаг. Одоо тэгэл эмч хэлээр за та гэмдэлээс дорвол суцаа бэлдэнэ. Аппараттай холбохын тулд хэвлийн диализд орох юм бол гуурс тавьхаа бэлдэнэ гэл ингээ хэлгүүд алга болчихно. Нэгдүгээр тэр хүнд айцтай байсан баг. Хоёрдугаар тэр хүн өнөөдрийн шинэ ухааны хөгжлийг бас л төдий ойлгоогүй л гэсэн. Айцсандаа хөтлөгдөөд өөр аргуу тайгаа авчихдээ. Шидэд аргуу тайгаал явчихна да. Тэгэхээр яадгүй бол одоо миний амьдрал дээр зөндөлгч тан угаал. Тан муу юм биш ээ. Тан уудаг үе гэж байдаг байхгүй юу? Бөөрий чинь өөрөө ажилтай байх үед их эрт өрөвсөлтэй байх үед нуухаас нэгэнт ажиллагаа хийсэн бөөрийг эргүүлдэг юм байдаг бол энэ гариг дээр Монгол эмчээс илүү маш дэлхийн олон улсын үгүй ер нь эрдэмтэн доктор гайхалтай хүмүүс байна шүү дээ. Тэгтэл Америкт өнөөдөр диализаал үйлдвэрлэж байна. Японд өнөөдөр диализийн аппаратыг хийж ил байна. Сингапурт хийж ил байна. Энд нь хүн орж ил байна. Энэ нь бол дараагийн бүр суулгахаа хүлээж явах хэрэгтэй. Тэгэд дараагийн төгс арганд бүр хэс тан мундаг байсал тан хөгжүүлдэг зөндөл улс байна. Энэ шатанд нь тангаа өгөл өвчин эцтэй. Зүү мундаг бол зүгээр манай Монголоос илүү хөгжсөн улс орн байж л байна. Энэ шатанд нь явчихна л эцтэй. Хэрэг ямар нэгэн одоо зан үйлээр сэргдэг бол үгүй манай зан үйл энийг гэрээ эвлжилдэг бол дэлхийн ертөнцийн дээрээ судлаад барай тэр зан үйлийг бөөж болох шиг янз бүр болох шиг бүр юу ис болно. Энэ бол би хувь хүний буруутгахгүй. Тухайн хүн энэ мэдээг сонсох, ийм байдалд өөрийгөө хүрсэн байх бол айдас. Гэхдээ гаргалгаагаа гаргахтаа айдсан дахид дарагдаад шинэ ухаан гэдэг юмыг мартаад хэсэг зур. За монголчуудын бас нэг сул тал. Имч биш, хөршийнхөө үгэнд орох дуртай. Найзынхаа үгийг сонсох дуртай. Ам дамжсан зөвлөгөөндөх дуртай. Ер нь тийм. За одоо ялангуяа энэ нөгөө орчин цагийн сайтууд хөгжсөн. Мэдээллийн орчин маш өргөн болцсон. Тэгтэл тэр мө хоёр бөөрн чинь тусдаг өвчин маш олон шүү дээ. Ямар та тэрнээс нь болоод олон төрлийн мэрэгжлийн эмч үүсэж явах үү. Тэгэхэд миний бөөр өвцөн чи энийг уучих. Ижил өвчнөй ч юм уу өөр өвчнөйгөө мэдэхгүй. Тийм нэг энгийн зөвлөгөөн, энгийн ам зөвлөмжөнд их автдаг. Энээс болж алдаад маш хүнд байдлаар ирдэг. Тэгээ хүндэрсэн хойноо диализд ороход эргээд организм нөгөө тэнцвэрээ олох гэж их хямардаг. Тэнцвэрээ олох явцад нь бусад эрхтний хүндрэл гардаг. Тэгээ диализийн чанарыг ч үзэж чаддаг. Бурхан болт тохиолдож бай. Эмчийн зөвлөснөр зөв цагтаа орчих юм бол энэ ерөөсөө хүн хямраадаг эмчилгээ биш. Энэ өөр. За тэгэхээр таны яриаг сая сонссон чи ер нь тэгээд дэлхийн улс орнууд ч одоо энэ бөөрийн өдөр цэмгэлж байгаа урай өгнүүд төр байдаг шүү дээ тий. Эднийг ер нь сонсоод хахад дандаа л нөгөө нэг анх бол нөгөө яг өвчнөйгээ аягүй тэмцээдэг санд одоо ингээд урагшлаа л байгаа. Эрт илрүүлээрээ тий экс сэрэмжлүүлээрээ гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг одоо дийлэн хүмүүс бол харьцангуй одоо эрүүл гэж яриа тий. Эрүүл гэж яриа зүгээр нэг чихрийн шинжтэй байж л даралт нэгсдэг байж л эсвэл зүгээр бүр нэг жоохон одоо уураг алтаал яваад ийн гэдэг хүмүүс амар их байдаг хичээлээд ярил тий. Одоо ийм хүмүүс хамгийн түрүүнд эхлээд түл юу одоо юу хийх хэрэгтэй. За хэрвээ бүр эрүүл байлаа гэж тий. Тэгвэл би магадгүй ямар тохиол одоо бөөр мөр анхаарах шаардлагатай гэж үзэх үү. Та энэ дээр нэг зөвлөгөөнүүд өгвөл гэсэн. За тэгэхээр би түрүүн бас дорцсон. Бөөрн дөрт нь өвдөд байгаа нь тэр болгон мэдэгдээд байдгүй. Бөөрний чулуу, бөөрний хавдар маш том хэмжээний буглаа идрэл болчоогүй бол эрнэх дугаа их дүлийн эрхтэн штэ. Их эрхт, эвгүй эрхтэн. Тэгэхээр ийм өвчний үед бол мэдээж хэрэг би эрүүл бөөртэй байна уу гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Бөөр гинтэх эмгэг байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр ихний яаж мэдрэх вэ? Орчин сэргийлэл үзлэг байгаа юм. Орчин сэргийлэл үзлэг. За орчин сэргийлэл үзлэгээр хамгийн түрүүлээ шээсний шинжилгээ. Шээсэн дээр чи өөрчлөлт гараагүй бол нэг удаадаа бөөр маань харьцангуй эрүүл байгаа юм байна гэж мэднэ. Тэгтэл бөөрийг гимтээдэг нөгөө чихрийн шижин чинь байна уу?
нөгөө даралдчин байна уу? Зүрхний эмгэг байна уу? Системний өвчин байна уу гэдгээ дахад үзэж. За тэр байхгүй бол ер нь би эрүүлдэг хүн байх шүү гэд мэдчихэнгүүтээ дараа нь яах ёстой? Тэр хүн хор зуршлуудаас салах хэрэгтэй. Бөөрийн эмнэлэг зүйн маш олон улсад гарсан удирдамж хийдэг. Тэр удирдамжууд дээр бүр юу гэдвэл тамхиг хай. Хэрвээ та татдаг бол тамхиг хай. Бүр энийг бүр аяйгүй айхтар хичүүлдэг. Тамхиг хай. Татдаг бол бүү тат. Удирдамж дээр бүр ингэж зөвлөдөг. Нэг за мэдээж арх юм сайн байх уу? За тэгтээ тамхиг хай гэж бүр хатуу хэлдэг. Тамхиг нөлөөлөл өндөр байна тий. За дараа нь юу байдгүй гэвэл бүр нөө сэргийлэх одоо юм нь бол хүн өөрийнхөө зөв хоолтонд анхаарах хэрэгтэй. Ерөөсөө зөв хоол гэдэг маань явж хүн ходоо, дулаан хоолой, бүдүүн шулуун гэцийг өвтгээд байдаг юм биш шүү дээ. Зөв хоолтонд анхаарах хэрэгтэй. За тэрний дараа хөдөлгөөн. Ерөөсөө хөдөлгөөн. Амьдралын зөв дадал гэдэг юм байна. Би нэг жишээ хэлье. Би 84 онд анагаах ухааны дээд сургуулийг төгссөн 1984 онд. Намайг 5 дугаар курс гэдэг чинь 82 он байлуу да. 4 дугаар 2 онд манай дээр дотрийн хичээл орж итэл манай багш даалгавар өгөөд зүрхний тухай ярилцуулаад өглөөний хичээл дээрнээс бид нар урд өдөр уншин даалгавар аавна. Өглөө нэрсэн чи багш өнөөдөр зүрхээ ярихгүй хэдүүлээ. Энэ нэгдүгээр имлэгийн нэг тасаг чихрийн шижинтэн хөвтөж байна. 82 онд үзийгээ чихрийн шижинтэн Монголд байдгүй байсан гэж бодооч. Нэг ганцхан хөвтчлээ хэдүүлээ байгаа дээр нь үзээтгэгээл бидний дагуулаад дотрын тасагт гүгэд очлоо. Гүгэд очсон чинь одоо би ч гэсэн бодсон шүү дээ. Нэрийг чихрийн шижин гэж номноос уншихтар гэгэм нь хөлийнч тайраал нүдэн ч муудаал амирлын болдог гэж уншаад идэг болохоос оюутан хөтбөр юугаач үзэх үү? Багш дагуулын явлаар нь очиод үз. Хөө юу ярих вэ? Махшуул нилээ махлагдав. Цагаан шар цэвэрхэн царайтай. Царайлганд харахгүй биерхүү залуу сууж идэг. Хээж тэрийг өвчтөн гिचлэхгүй. Би өөр ангахаа сурж байгаа оюутан хөт. Гэхдээ чихрийн шижин гэдэг чинь хүн өвдөхөд идэг юм. Энд ч одоо ямар баргалаг царайлаг энэ юм асуусан чинь зовөр алах тэр хүнд. За бүр их асуул ам цангасан. Жохон шийсэн гэдэг лээ тэр би одоо оюутан байх үеийнхээ амиг. Тэгэхэд Монгол улсад чихрийн шижин тэг хүн тийм ховор байдгүйсэн биш. Тэгвэл өнөөдөр яаж юм? Ямар ихсэж байна? Ихсэх нь битгий хэл чихрийн шижин зөв имжлээл, эмчийнхэн зааврын дагуу бүхэл зөв дэглэмийг сахиад ингээд яваад байсан байх юм бол чихрийн шижин 30 жилийн дараа бөөрийг гэмтэмж байдаг байхгүй юу? Өөрийнхөө эмгэг жамаараа явах юм бол тэгтэл нэгдүгээр чихрийн шижинтэй хүн олон болцсон. Хоёрдугаарт юу 30 жил вэ? Ингээд бөөрийн дутагдaltaй үнийг үзэхлээр чихрийн шижингээр өвдөжсэн. Та чихрийн шижингээс өвдөд хэдэн жил болж байна? 7 жил, 8 жил, 12 жил бөөрийн дутагдaltaд орсон. Тэгэхээр чихрийн шижин ихсэж байгааг би юу гэж бодож байна? Бидний нэгдүгээр хоол байна. Хоёрдугаарт хөдөлгөөн байна. Ийм төвжээтэй заманда машин дотор суугаал байдаг. Тийм ээ? Тэгэхээр энэ ерөөсө хөдөлгөөн байгаа мó бидэнд нэг. Хоёрдугаар хоол маань. Сүүлийн үед мэдээж төргөө хоол бий болж байна. Хурдан имид хэрэгтэй болж байна. Амьдрал өөрөөх завгүй орчин болсон байна. Ингээд ирэхлээр амьдралын минь дадал буруутцсан. Ерөөсө дадал нь буруутцсан. Дадал буруутгахлаар өвчин ирдэг юм байна. Хэз чихрийн шижин хүн төрөлхтөнд байхгүй байхаар биш тийм өвчин. Тэг бий болцсон. Тэгэхээр ийм байдлуудаас нөгөө бид нар бөөрэ хамгаалах гэдэг маань өөрөө үндсэндээ зөв амьдралын дадалтай болоо гэж хэлнэ. За тэгээд нэгэнт өвдчихвэл бас анхдагч урцсан сэргэлт гэж байна. Тэр нь юу? Нөгөө сахараа эргэл хэвийн байр, даралтныхаа имийг тогтмол уу, зэрэгцэд бөөр хамгаалах эмчилгээг хэрэгэл. За харин нийт ард түмэнд нэг ийм алдаа байдаг. Бөөр муутай хөдөлж болохгүй гэж. Бараг л хэвтээд байх хэрэгтэй биш. Үгүй. Яг тухайн хавганцсан үедээ, яг тухайн цочмог үе болцсон үедээ хэвтрийн дэлгэм сагтдаг болохоос тэр хүнийг л амар хүнд ачаа, хүнд тээврийн тэрэг бариулах гэдэг ааш. Ерөөсөө явж сүүл үеийн эмнэлэг зүйн зааврууд дээр хөдөлгөөнийг бүр итгээд зааж зөвлөж байгаа. Бүр маш итгээд зааж зөвлөж байгаа. Хөдөлгөөн гэдэг бол таны бөөр ирүүлэх нэг үндэс гэж хэлж байгаа. Тэгэхээр бөөр ирүүлэхэд ерөөсөө л энэ дадлуудыг хэвшүүлээд энд хүргэдэг эмгүүдийг эрт мэдсэн бол эмчлэл яв.
Гой зөвлөгөө байна. Сайн сонсч. Яг нэг жоохон бах үе бодогдчих шүү дээ. Нэг жоохон бах чинь нэг ангийн хүүхдүүд зарим нь бөөрнө өвддөг гэл. Тэр нөө биеийн тамирчаар доктор оруулдаггүй. Ерөөсөө л төгслөө нөө хөдөлгөөн хийхгүй байсаар байгаа төгсдөг шиг яг нэг хөдөлгөөн гэдэг зүйлийг яг одоо тийм цочмог үед нь ч гэдэг юм уу те. Яг хавгнаад байгаа үед нь л тэгчээд тэр хүнийг ямар хүнд даатын тэрэг барилгаагүй үстэй. Тэр хүнийг ямар фитнес явуулахгүй 1000 метрт гүйлэхгүй үстэй. Хөдөлгөөн гэдэг чинь маш олон болцсон шүү дээ. Тийм биз дээ. Хөдөлгөхгүй зүгээр суух гэдэг бол ерөөсөө гавьяа биш. За тэгэхээр үзэгчдээ ер нь хандаад л хэд за ер нь хөдөлгөөн чухал, амьдралын маяг чухал байх юм байна. За тэгээд мэдээжийн чихрийн шижинтэй, даралт ихсэлтэй байвал айгүй сайн эмчийн хяналтанд байвал магадгүй одоо та 40 наснда чихрийн шижинтэй болсон бол 70 наснда бөөрийн дутагдалд орох эрсдэл байна. За харин эсрэгээр тоохгүй явах юм бол 50 наснда аппаратанд орох эрсдэл байна шүү гэдгийг л одоо юу гэх юм. Энгийнээр бол би ойлгосоо л гэж одоо хүслээ. Энд дэр нэг юм нэмэт. Сая одоо эмчийн хяналт гэж хэлэхээр хүмүүс яг юу ч ойлгодог гэж. Эмчийн хяналтандаа бай гэдэг үгийг бас хүн түлээж явдаг юм байлээ. Дахиад хөдөлгөөний хязгаарлах. Бараг ажил хийхгүй байх. Аяг уух байсан ч гэрийнх нараа угаалах. За олон им уух. Гэл энэ өөрт нь айгуу тийм стресс болцсон. Хяналт гэдгийг тэгээ ойлгоцсон. Үгүй ерөөсөө тийм биш. Таны амьдралынхаа дадлыг л жоохон өөрчлөхийг эмч зөвлөдөг. Дэглэм гэдэг чинь. Таны шилэн чихрийн шижинтэй үнийг манай чихрийн шижингийн эмч нар үзэл бол мэдээж хамгийн түрүү хоол зөвлөж байгаа. Тэрийг айгүй хүн төлөж явд юм бэл. Ерөөсөө тийх юм байхгүй. Орчин цагт сайхан болцсон биш нэг үеийг утгаад бүх бүтээгдэхүүн дээр өөрийнх нь бүтцэн байна. Хизээ хэрэглэх юм. Манай эмчнэр тэр чинь бүр ингээд бээгөө заагаад өгч юм. Зүгээр л хуучин иддэг хоолоо идэх биш, жоохон дадлал өөрчилж байгаа байхгүй юу? Гэрийнхээ өглөөний цаг жоохон өөрчлөөл. Өдрийнхээ цаг жоохон орой хоолоо зурлал, орой нь хит оройдуулахгүй, орой өгтөө тостой юм байлаа. Тэгэл тэрэндээ бүгдөө трийг амттай гэртээ бэлдээл, гэр бүлэрээ хооллол ингээл ирэхэд дадлал байгаа байхгүй. Тэр өөрөө тийм хүнд юм биш. За дараа нь хөдөлгөөн гэхэлэр яах вэ? Нэг л юм бодоод идэг. Хизээ усны хувцас авч усан цэлгээ бодлоо. Хизээ жимд явах уу, жимний төлбөр юу вэ? За хаана очиж гимнастик хийх үү, мийх үү гэд зүгээр л ингийн алхалтаас эхэлдэг. Алхалтаас эхэлнэ. Тэгэхээр энэ өөрөө нөгөө дэглэм гэд хэлэхлээр хүмүүс нэг хүн димийг давах гэдэг юм шиг бодоод идэм байх. Та урт наслий. Өөртөө зөвөргөө юу гэснээ хий. Их юм бүтээ. Үр хүүхд урт удаан амьдрил гэж л байгаа бол дадлуудаа л жоох өөрчлөлгөө. Эмнүүд бол ойлгомжтой шинжилгаанаар батлагдсан эмийг зөвлөнө. Гэхдээ одоо орчин үед бол ялангуяа манай олон улсын бөөрийн холбоо ер нь орчин үед эмийг хоногт нэг удаагаар олон биш цаглахгүйгээр хоногт нэг удаагаар болж бол 2-3 эмийн нийлбэл гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр шүүпэр амар болоод байгаа үстэй. Хоногт нэг удаг эмийг ганцхан нэг дэглэж зарчмыг барьж байгаа. Өнөөдөр та 10 цагт дуусвал маргааш 10 цагт дуу. Тэрийг мартлаа гэд оройн 5 цагт дуух ш. Тэгэхээр утга байхгүй, уусны чи үрдэн гарахгүй. 24 цагт хоногт нэг уудаг юм. 24 цагийн туршид өөрийнхөө үйлчлэгийг барьж чадж байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэгтэл та бүр 30 цаг болж уучлаар яах вэ? Тэр дунд нь асуудал үүсгэл байгаа байхгүй юу? Эмчилгээний зарчмыг эмч хэлээд өгнө. Тэр идэглэн тэрийг л баримталж л та тэр тийм хэцүү биш үстэй. Хоногт нэг уудаг юмыг яг уусан цагтаа л яг уудаг. Тэгэхээр ийм хүртэл сүүлийн үед нэг хэрэгэлдгээр болж байна. Энэ бол таныг энэ ертөнцийн ямарваа нэг эмгэг туслаа гэхэд тэрэндээ хөтлөгдөхгүйгээр тэрийг ялан туулаад урт удаан наслах боломжийг л олгож байгаа байхгүй юу? Тийм ээ? Тэр дэглэм хяналт гэдгийг айгүй хүн түлээж авдаг юм байна. Дэглэм гүнгэл одоо би ямар ажил хийх вэ? Яаж би суугаа байх вэ? Яаж би баг хөдөл хүүж гэж боддөг юм уу? Эсвэл жингээ ингээ барих гэхэлэр зүгээр хөлсөөгөр фитнесийн зам дээр гүүнч гэж боддөг юм уу? Эсвэл хоол ярихлаар энэ олон сураагүй хоолыг хизээд нийтэн баг багаар ингээл ерөөс амьдралын дадлыг өөрчилнө. Тэгэл юм аа. Бүр тийм хэцүү юм байхгүй. Тэр ихэлс ч юмар ингээ амархан сонсогдож штэ. Хүмүүс хүн түлээж явт юм билэ. Тэрийг сүүлд нь мэдэрсэн. Тий. Ялч хүн дэглэм гэдэг үг надад бас хүнд юм шиг санагддаг одоо жишээ. Нэг хиймэл өөрийнхөө эрхээр амьдрахаа болцсон юм шиг. Өө дадлаа л жоох өөрчилж чинь. Тэрэндээ л дадчих. Тэгэл болоо. Одоо тэгцэн хайл үгүй бодолтой веган хоолтон хичнээн төрж байна. Цагаан хоолтон хичнээн төрж байна. Үгүй тэр хүнд хэцүү байсан уу? Зүгээр л би хэрэгтэй гэдгийг ухамсарлцсан бол тийм хэцүү биш байгаа байхгүй юу? Тий.
Сая таны нэг им уух давтамж гэдэл гисэн чинь би шууд юу санаанд орж байгаа байхгүй. Даралтны юмны юу санаанд орж байна. Одоо би бол зөв хүмүүсийг тэгш бодвол тийм даралтны юмээс яг нэг тогтмол угаад өгөөч. Тэгвэл над бөөр чинь нэг би өмнөөс нь бөөрийг хайрладаг. Та энэ дээр ер нь хүмүүс зөвлөгөө өгүүлээ. Ер нь яг яаж даралтны юм уух хэрэгтэй байдгийг. За даралтны юмыг таныг үзсэн эмч дартна. Ямар даралтны юм өөрөө маш олон бүлэг. За тэгэхээр үдсэн одоо өрхийн эмчиж болно, дүүргийн эмчиж болно, бүр нарийн мэрэгжлийн зүрхний эмчиж болно, бөөрийн эмчиж болно. Дартны имийг бол тэгтээ тэр олон бүлгээс аль нь тань зохимжтой вэ гэдгийг тавгарт нь ууж байгааг бол эмчглээ бичнэ. Тэгтээ эмчийн бичсэн имийг ерөнхийдөө эмч зүгээр ихэнх эмч тэгдэг байх гэж бодож би бол өөрөө тэгдэг. Эхний имийг 7-аас 10 хоногоор л бичнэ. Тэрнийг бол энэ им дартны им миний сонгож өгсөн юм энэ хүнд мань зогч гинөө. Тэгэхээр ийм дартны имийг богино хугацаагаар байгаа үед бол өрхийн эмчид танигдах нэг зүгээр байдаг. Яагаад гэвэл тэр имийг уугаад өдрийн альж цагт даралтаа үцгэл олон улсын стандарт заасан 120-80 ядлахад 130 эрдэл даралтыг барьж ивэл өглөөч үзэж болно, өдөрч үзэж болно, оройч үзэж болно. Энэ хүссэн үр дүнд маань л энэ юм зогч байна. Тэгвэл энийг үргэлжлүүлээд дуuna. Тэгтэл энэ хүссэн үр дүн хүрэхгүй имээ солиод дараагийн бүлгийн имийг өгнө. Одоо орчин үед даралтын им ихэнх нь нийлмэл юмнууд байгаа. Дотор нь 2 бүлгийн юм байгаа. Тэгэхээр тэр хүмүүст өшөө амар болно. Нөгөө 2 юм уухгүй нь шүү дээ, 1 юм уу. Тэгэхээр ийм үйлдвэрлэгч маань хүртэл хүнд их төв багтаагаар орчин цагт имийг үйлдвэрлэж штэ. Тэгвэл даралтны имийг ер нь ихэнх юм хоногт ганц удаагаар байгаа. Тэгэхээр нэгдүгээр яг цагтаа уу. Хоёрдугаар таны даралтыг буулгаж л байгаа бол бусад эрхтний чинь хамгаалж байгаа. Даралтны имийг 7 хоног уу. Тэр чинь 10 хоног бичдэг нь тань таарах имийг болж байгаа. Таарлаа бол тэр им таарч л байвал үр дүнгөө өгч л байвал өдөр болгон уун. Өнөөдөр та сандраад яарад ажил ихтэй байлаа гэд хоолоо идээгүй байлаа гэд нэг муу юм болохгүй. Яхан л ядрах. Даралтны имээ уухгүй өнжиж болохгүй. Яг тогтмол цагтаа. Яг тогтмол цагтаа. Тэгжээ тэр даралт ихтэй эсэгдэг механизмыг дарангуулдаг байхгүй юу? Тэгвэл зогчл байвал 1 жил, 2 жил, 3 жил ер нь ихэнх даралтны юмнууд бөөр хамгаалах үйлчилгээтэй байдаг. Тэгээ хэрэг таны шийсэр баг зэрэг ургалцсан бол 2-3 жилийн дараа тэр арилждаг. Тэгэхээр даралтны энэ буюу бөөр хамгаалах давхар үйлчилгээтэй юмнуудыг зарим тохиолдолд насан туршдаа ч явах өдр байна. Даралтны ганцхан зөвийг л сонгоно. Таны хэлсэн нөө саяны зөвлөгөөг одоо нэг ч гэсэн одоо сонсоод ядаж тогтмол оож ивэл одоо энэ бөөрийн өвчнөөс сэргийлнэ л гэж би ер нь зураас бодлоо. Ганц даралтны имээ ууснаас ганц бөөр гэхгүй шүү дээ. Цус харуулж болно. Зүрхний дутагдал хүргэнэ. Шигдээсийг үсгэлж нэмээ уухгүй. Энэ олон хүндрэлээс даралтны им таныг аврах шүү дээ. За тэгэхээр дараагийн асуултыг ингэж бодлоо. Одоо өвчин нэг гэр бүлд нэг хүн өвчин тусгаар гэр бүлийн өвчин болдог шүү дээ. Тэ? Ер нь бол бид нар аягүй сайн мэдж байгаа. Одоо бид нэрс бис тэмлээс одоо шилжих. Тэгэхээр нөгөө нэг хэрвээ бөөрийн өвчин одоо бөөрийн дутагдaltaй болчлоо гэх юм бол гэр бүлийн дэмжлэг, гэр бүлийн туслалцаа, гэр бүлийн оролцоо гэдэг зүйлүүд ер нь хэр байдгийг гэдэг талаар одоо жишээлбэл диализд орж байгаа гэвэл нөгөө нэг тогтмол зөөдөг хүмүүс бас сайн асуудалтай тийм мэдээж зөндөө хүмүүс гэр бүлийн ер нь оролцоо хэр байдгийг энэ дэр ямар дэмжлэг өгвөл тэр хүндээ одоо өвчтөндөө тустай байх юм гэдэг талаар. Ер нь монголчууд гөөмөн гэр үлсэг ах トゥ амар саданд ямар халамжтай ард түмэн бэ гэж харддаг. Ер нь нэгийг өвдөхөд тэр хүнтэй л хамаатан садан эргэн тойрны бүх хүн нь яг цугл тэр амьсгалаар амьсгалж идэгий. Их ах тусрах шүү монголчууд авах сайхан чанарууд зөндөө тэрний нэг надад тэгж харагддаг. Жишээлбэл гемодиализд ороход уул нь бол за яг уу диализд орохоос өмнө даралт нь тогтмолж өгөхөөс харавцсан байж болно. Өндөр настай байж болно хит. Эсвэл чихрийн шижингийн хүндрэл аль цагийн эхлээд хоёр нүдний юм харахгүй болсон байж болно. Эсвэл хөлөө тайруулсан байж болно. Хөлний хүндрэлээр ийм л биш тохиолдолд бол уулна. Хин нэг үн зөөгөөд байхаар идэр биш байхгүй юу? Яагаад ийм төвшөнд төрж ийнэ бол нөгөө эмчийг зөвлөсөн цаг үед нь айцсандаа автаад алга болчдөг. Хүндэрч ирдэг. Хүндэрч ирсэн цагт эргээд тэр хүн өөрийнхөө одоо нөгөө бодит байдлыг ойлгоод организм тэнцвэрээ олоод
диализ эмчилгээгээр амьдралын чанараа хадгалаад амьдрах хугацаа уртсчдаг. Нөгөө бусад эртний хүндрэлүүд гараад эхэлнэ. Нэмчилгээлэгэл цагт нь эхлэхгүй бол зөндөө хүндрэл гарна. Тэр эргээд нэг докторжих гэж яахааргүй бусдын тусламжийг алхах шигштэй хүртэл авч эхэлдэг байхгүй юу? Уул нь эмч бол тэрийг нийт нөгөө 2 сая төгрөгийн царийнхаа 20% та байхад эмч зөвлөж байгаа шүү дээ. 20% та үед чинь баг эмч тэр өөрөө зүгээр өгөөд ирж байгаа байхгүй юу? Өөрөө явж чадж байгаа, хэвийн байгаа, хэвийн шээж байгаа. Тий. Саяны л цус харавцсан, хөлөө тайруулсан, нүд нь хараагүй болчоогүй өөрөө ирж байгаа байхгүй юу? Тэр үедээ халах болчихдог. Тэгээ юу эсийг хэрэглэх үү? Хэрэглэж байгаад ирдэг. Ингээд ирэхтэй зэрэг бүр хүндрэхтэй ганцхан бүр биш. Ер нь бүрний дутагдaltaй хүний бараг 50% зүрхний дутагдaltaй байдаг. Зүрхний дутагдал нь гүндгэрсэн. Эсвэл ямар нэгэн хатгаа халдвар авцсан. Тэр нь өрөвссөн. Ингээд ирэхлээр чинь тэр хүн диализаараа сип хийж амжихгүй шүү дээ. Нөгөө олон эрхтний эмгэгийг дунд нь нэмжлэн байрна өөрөө хөл дээр явах нэгтэл говь давж унчих гал нөгөө цус багталтанд гүнзгэрсэн цус хийх гээл цус багталтанд гүнзгэрсэн яадгийг. Уу амьсгалахад хүртэл хэцүү. Бүр даараал бүр ямар дулаан гэдгийг мэдрэхэ болол чихэн шуугаал толгоо нэргээл явах нь итгэл болж шít. Тэгтэл тийм болоогүй үед нь эмч тэрийг зөвлөж идэг байхгүй юу. Тэгэхээр яахааргүй гэр бүлийнхэндээ цагтаа орцсон бол тэр хачааг бас өөрөөлөхгүй. Өөрөө өөртөө ер нь тэгж имжлэгдэг. Тэр үеийн л болоод эмч зөвлөсөн байдаг. Энэ үеэ битээ алдаасаа гэж бодож байгаа. За яг уу саяны тэр цус харавцсан хүмүүс тэр төрүүлээ төлөө тарилцсан хүмүүс эдэрт бол яа харахгүй ах トゥ амраа садангийн тусламж хэрэгтэй. Энэ бол тэр тухайн айл гэмдэлээс 7 хоногт 3 орох хэвээр. 3 орохдоо 1 орохдоо 4 цаг байдаг. За олон улсын стандартаар бол 7 хоногт 12-аас 15 цаг гэдэг. Тэгэхээр 4 цагаар 3 удааг Монголд бол баримталдаг. Зарим их жингийн илүүдэлтэй хордлого өндөртэй хүнд бол хэрэг диализийн боломж байвал 5 цагаар орж болно. Тэгэхээр энэ бол олон улсад тогтооцсон хичнээн олон 10 хүн дээр дүн шинжилгээ хийгээд гаргацсан стандарт байхгүй юу? Тэгэхээр 7 хоногийн 3 оролтонд нь ингэж өндөрсөн хүмүүсээ гэрийнхэн зөөх гин, унаа машина зогцуулах гин яг л энэ хүмүүс төр гараал байгаа. Бүр их гарч байгаа. За тэгэл хин нэг хүн ажилласаа чөлөө авах болно. Уул нь тэгүүлэхгүй байлгүй эмчийн зөвлөмжийг даах байхгүй юу? Тийм ээ? Дагаал байвал арга. За өшөө монголчууд ямар хэлгэмсүү би нэг жишээ ярив. Над дээр манайх ингээд Монгол улсад диализгүй нэгдүгээр эмнэлэгт байж агаад орон нутгийн хүмүүс ч диализ орж чадахгүй. Тэгэл тэр орон нутагт алмуу хорвогийн мөхсийг үздэг. Дүүрэг үүдэж байхгүй. Өшөө бүр 2 дугаар эмнэлэг 3 дугаар эмнэлэгч байдаггүй. Бүр ийм үе байлаа шүү дээ. Ийм үе дээр энэ хэцүү байдлыг мэдрээд манай салбарт хувийн хвшлүүд бий болсон. Гэхдээ тухайн үед хувийн хвшлийнхэнд бол чи улсын эмнэлгүүд нь даатгал биш төсөв өгдөг байсан. Хувийн хвшилд төсөв өгөхгүй шүү дээ. Тэгээд тэдгээр улсууд яах вэ гэвэл амьд байхын тулд тэр газрууд төлбөрөө төлж ордог байсан. Тэр хувийн хвшлүүд анх нэгдсэн хувийн хвшлүүд олон хүний амийг аварсан. Яста санхүү найдаг бол тэнд ороод диализд ороход мөнгө төлж ордог байсан байх. Нэг удаагийнхаа шанс нь үнэлгээтэй тэрийгэ төлдөг байсан. Тэгтэл нэг хөгшин 3 өрөө байраа зараад манай нэг хувийн диализд орсон байна. Ороод ил мөнгө дуусна үстэй. Жил гарan болж ил мөнгө дууссан. 3 өрөө байраа зараад 1 өрөө олсон ч гэдэг л үү дээ. Жилийн дотор тэр мөнгө байрныхаа мөнгө дууссан. Одоо би яах вэ? Дахиад төлж чадахгүй хөх юм уу? Гэт яа харахгүй нэгдүгээр эмнэлэг дээрээ би өөртөө ийм ах トゥ гэрээ нийлж байраа зараад ингээд би одоо ингээл одоо над мөнгө авахгүй. Одоо над улсынхаа эмнэлэгт аав. Ялгаагүй тэр үед нь улсын эмнэлэг байсан бол юу тэр хүний байраа зориулах вэ? Хувийн хвшлийг харин зэрэгцээд тэр хүнд амьд байх боломжийг олгоод өгсөн. Санхүүжлэхгүй тэр эмнэлэг яаж ажиллах вэ? Тэгээ улсын эмнэлэг нөгөө л аппарат нь хүртдэггүй чигээрээ байсан уу яахгүй. Тэгээ нөгөө нэг хаана авах вэ гэж бид нар яг нэг хэвлийн диализ эхлүүлэх шин технологи 2014 онд нэвтрүүлж ирсэн. Тэгээ эмч мэрэгчлэлтэнгүүтээ хэлийн чандад яв сургаад хэрэгтэй тоног төхөөрөмж уусмал бүх юма бэлэн байсан. Анхныхаа өвчтнөр таныг авъя. Та зөвшөөрөөд тэг хэвлийн диализийн хүн болж ирсэн. Тэр үед бол хэвлийн диализ дөнгөж шин технологи улсын санхүүжилттэй байсан. Тэгээ хэвлийн диализээр 2 жил тэр хүн эмчлэгдээд их хайтайхан байж итэл тархины хөлтөд донор гараад тэр хүн таардгийг. Үгүй нэрээ мундаг аз. Тэгээ тэр хүн одоо бүр суулгаад одоо чи хитгчлдэж болж байна. Ирүүл. Тэгэхээр хүний амьдрал нэрээ гарцгүй юм гэж байхгүй.
Тийм баялаг байгаа байхгүй юу? Тэр тийм ч залуу хүн биш бас. Настай хүн. Тэг чи өнөөдөр ирүүл зөрхөлсөнд гараал ажиллаа хийгээл. Ирүүл баялаг байгаа байхгүй тий. Тийм үед байдаг юм аа. Нөх хүмүүс нэг диализд орохоор амьдралаа дуусчлаа гэж боддог тий. Тий. Энэ дэр фэйтвэл дахин нэг жишээ хэлж өгье. Манайх яг тэр 2006 онд цөөхөн аппарат тахад залуу хүүхэд одоо дандаа нэрийг хэлгэж байлаа. Нэг залуу диализд орсон. Ороод яг 15 жил диализаараа эвлэгж ийсэн чинь бас тархины хүлтэй донор гараад 15 жилийн дараа бүр суулгацсан. Одоо бүр суулгасанаас 10 гаруй жил болсон. Жижигхэн бизнесийг явуулдаг шүү дээ. Гэхдээ тэгэхээр баян баад. Тэгэхээр диализ юу нагай? Тийм биш. Орох цагтаа л орох. Эмчийн зөвлөснийг л дагах. Тэр айдас таныг хэцүү байлгаж л байгаа ойлгож байгаа бид нар. Гэхдээ дэлхийн түвшинд төрсэн эмчилгээ Монголд байгаа шүү. Чокан чи ингээд нэг яриаг нь сонсохоор амар гоё ингээд түүхтэй амар гоё түүх өгүүлэл бид нар чи баг өөнөр ангаа сонссороо таардаг юм дөө. Таны саяны ярьсны дашрам зүгээр нэг зүйлийг хэлчихье гэж бодлоо. Одоо юу гэх юм та диализ ордог ер нь нэг баг 2000 хүн байна гэд ярьлаа. Тэгээд энэ зүйлийг ч одоо сая хүмүүс сонссон л бах те 3 өрөө байраа зараад 1 жил одоо диализ орчих шít. Гэтэл одоо энэ чи улсаас 100 үнгүүд нэгдүгээрт даатгалаар дааж байгаа. Дээрэс нь хувийн эмнэлгүүд энэ ч бас аюу их нуруунд дээр авч явж байгаа тий. Гэтэл одоо юу гэх юм нийгэм дээр бас би ингээд мэдээллүүдийг хараад байхгүй ийм диализын эмнэлэг ийм төгрөгийн санхүүжилт авч явж гэл энэ өөрөө ингээд нэг амар өндөр өртөгтэй дээрэс нь хариуцлагатай бас нэг хэсэг гэж угаасаа би үздэг. Тэгэхээр энийг бас хүмүүс манаас нэг талаасаа аюу зөвөр ойлгох нь 2000 онд одоо ингээд амьдраад явах боломж олгож жинхэнэ утгаараа нэг амьдралын чанарыг дээшлүүлж байгаа. Одоо зүйл гэж би бол хардаг. За тэгээ энэ тухай ярилцъя. Монгол улсад энэ бүр орлуулах эмчилгээнүүд үс он дараалал гэхлээр нэг хэлээдгээ. 1975 онд гемодиализыг анх Монгол улсад нэвтрүүлсэн байна. 75 онд. Бүр шилжүүлэн суулгах нь бол анх 96 онд. Анхны одоо тохиолдлыг 96 онд хийжсэн боловч бага бүрдүүлээд маш сайн сургалтайгаар хийж эхэлсэн бол 2006 оноос гэж явдаг. Бүр шилжүүлэн суулгах. Өнөөдөр баг 20 жил болсон биш нэрээ. За, хэвлийн диализгээ би түрүүнд дурсаад байна. Энэ диализийн эмчилгээ 2014 оноос Монгол улсад дэвтэрсэн. За, тэгэхээр дэлхийд байдаг бүр орлуулах эмчилгээний 3 төрөл гуруула Монголд байна. За, тэгэхээр хамгийн ихнийх нь гемодиализ гэдэг эмчилгээ юм байна. 75 оноос 2006 он хүртэл ерөөсөө Монгол улсын хэмжээнд 1-р эмнэлэгт 2-4 аппарат байсан. Өөр хаач байхгүй. Энийг 1-р эмнэлэг авч явдаг энэ ачааг. За тэгээд 2006 оноос энэ салбар ер нь хэрэгцээтэй болоод ирэнгүүт тухайн үед манай эмнэлгийн даргаас оюун цэцэг эмч ерэн гемодиализийг хөгжүүлэх зорилгоор тусна гемодиализийн төв болгож гаргаад за тэгэл тэр үеэс л энэ гемодиализийн өнөөгийн төвшөнд төрөх хөгжлийн төвшингүүд эхэлсэн байгаа юм. За тэгтэл энэ 2006 оноос хойш диализийн аппарат хүртэхгүй байх үед хувийн хвшлийг анх бий болсон гэж байгаас энэ үед бол улсын эмнэлгүүд нь даатгал гэж ерөөсөө санхүүждаггүй. Улсын төсвөөс авдаг. Хувийнханд тэм төсвийн хуваарлт гэж байхгүй болохоор хувь хүн мөнгөө төлж ордог байсан. За тэгтэл ер нь энэ альва юм хөгжин гэдэг бол одоо бидний дээр удирдах байгаа яа засгийн газар энэ бодлогод хэцүү баймар юм бэлээ. Энэ бодлогыг барьж байгаа одоо тухайн эрх мэдэлтэнгүүд дээ штэ. Эднэр өөрөө их мэдрэмжтэй зөв шийдэл гаргадаг байх нь эдгээр салбарт хөгждөг юм байна. Энэ бол яг миний амьдрал дээр харагдсан. Яагаад гэвэл би одоо тодорхой энэ салбар хөгжөхөд одоо их мэрэгэн ухаанаар шийдвэрийг гаргасан удирдах хүмүүст бол талархаж явдгийг. Үнэхээр талархдаг. Тэрний хүчинд Монголын ард түмэн бүрний дутагдал гэдгээр өгөхгүйгээр элэг бүтэн амьдрах боломжинд бий болсон байгаа байхгүй юу? За тэгээ хувийн хвшлүүдэд мөнгө өгдөг байхын үед хамгийн түрүүлээ шийдэж болох ганц гарцсан юу байсан бэ гэвэл даатгал байгаагүй үед яг тэр үед цогц цэцэг сайд эрүүл мэндийн яамны сайд хийсэн. Сайд байхдаа төр хувийн хвшлийн түншлэл гэдэг хэлбэрээр хувийн хвшлийн аппаратууд бүх юмд тодорхой тооны одоо критерий үзлэг хийгээд эмчилгээ хийх боломж бүрдсэнийг тогтоогоод тэгэнгүүтээ яг орох боломжтой хязгаараар нь санхүүжилт юм. Улсаас хөтгөлж гэлсэн.
Энэ бол хамгийн ихний том алхам байсан. За энэний өмнө манай диализ бүр хэцүү байсан гэж ярьсан шүү дээ. Бүр ингээд ус мулаар ордог, карантины усаар ордог. Тэгвэл анх бид нар яг орчин үеийн бүр үйлдвэр шиг тийм усны эмчилгээний хэсэгтэй болсон байхгүй юу? Одоо энэ арх биены үйлдвэрт байдаг шиг тийм том баг үйлдвэр шиг ажилтдаг шүү дээ. Энэ эмчилгээний хажууд их том юм. Тэгвэл тэр усны хэсгийг анх бий болгосон бол яг харахгүй манай Бацрэдэн сайд. Бацрэдэн сайд манай дээр ирсэн даруйга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдөө, суурин төлөөлөгчдөө шууд хэлцэл санхүүжилтаа 50-50-аарч гаргаж илүү яла одоо тэр үйл манай өрөөнд яг яриа болж исэн санаж байна. Тэгэнгүүтээ шинэ аппаратуудыг анх усны аппаратаар авч өгч ирсэн. Бүр анхны бид нар карантины биш усаар хийсэн диализийг их үүсвэрийг Бацрэдэн сайд тавьж өгч ирсэн. Дараа нь санхүүжилтийг шийдэж өгч ирсэн бол Цог цэцэг сайд. За энэний дараа яасан гэвэл над бас нэг амьдрал дээр нэг юм тохиолддог. Монголоор их муу ярьдаг нэг казак бүрний дутагдaltaй. Улаанбаатарт ирээд намайг диализд оруулаач. Миний хүүхдүүд 10 жил сурдгаа. Одоо айлын аав, өрхийн толгойлогч байхгүй юу? Би бүрний дутагдалсан энэ аппарат нь чинь байвал яднаа хүүхдүүдээ хань болоо харагдахаар юм биш үү? Тэгвэл би хөөх гээд байна. Үндэ тэрс аппаратанд орох бол хороогийн мөнгөсийг үзнэ. Хүүхдүүд минь жоохон байна. 10 жил сурч байна. Та намайг оруул. Энд яадаг чийс оруул гэл. Ингээл ирдгийг. Тэгээ тэр хүнтэй ингээ тэр монголоор их муу ярина. Хоёулаа тэгэл ярьсаар байгаа ойлголцоод тэгээд сонсоод исэн гөө маг чанга. За таны гэр хаана вэ гэсэн чинь. Хүүхдүүдтэй сургуульд орсон үгүй. Өнөөдөртөө төрүүлээд аав хэцүү байна шүү дээ. Тэгээд нөгөөд чинь юу лээ сонгоны задгаа гэдэг лөө. Бараг гэрэлгүй захилгаангүй нэг тийм газар гэрээ барьсан. Хэдэн хүүхдүүд. Тэгээ эхнэр ажил хийдэггүй. Би амьд байх хэрэгтэй байна гэл надад ирэл. Тэгэл тэр хүнийг би анх диализд авч явахдаа яагаад диализд орохын тулд чухал Улаанбаатарт ирж байна. Бүтэн гэрээ нүүлгээд хүүхдүүдээ чирээд тийм биз дээ. Тогтоо устаа усгүй хотын нэг бүр задгаагаа гэрээ бариад тэрийг сонсоход үнэхээр хүн сонсогч байсан. Гэхдээ тэгэнгүүт одоо энэ диализ чинь яг тухайн хүний ойрхон байж байгаа болдгүй. Мэдээж энэ өртөг өндөртэй л дээ хэцүү имчилгээ усны асуудлыг шийднээр бүтэн үйлдвэр шиг юм ажилтдаг байхгүй юу. Тэгэл аппаратууд тэр аппаратн дээр ажиллах сувлагчийг бэлдэн, эмчийг бэлдэн, инженерийг бэлдэн, техникчийг бэлдэн гэдэг энэ бол асуудлууд байсан. Тэгээ энэ тухайгаа ер нь яавал дээрөө бас л нөгөө хүмүүс нь багтдаггүй хэвээрээ. Яг хөө тэр баяуулгынхаа иргэнийг бол авсан. Хөрхэн амтан тэгэл хэдэн хүүхэдтэй харагдаал ямар ч эсвэл нэгний ээж нь тэгэл эмчилгээнд амарцсан. Тэгээд энэ тухайн асуудал үүсээд тэр үед маш олон хүн диализд орж чадахгүй нэ гэж гомдоод тэгсэн тэр үед ерөнхий сайд Алтан уу гэсэн Норвегийн Алтан уу байсан. Тэгээ Норвегийн Алтан уу өөрөө нэг 11-11-ыг анх үүсгэсэн байхаа би тэг сандгий. Тэгээ трийг өөрөө оройд хяндаг гэж бас дуулж ирсэн. Тэгээ нөгөө олон хүмүүс ч ядгийг тэр л бичихгүй юу? Бичээлээсэн байна. Гэхдээ тэгээ тэр хүн чи одоо энэ ч одоо яац газар. Яагаад энэ хүмүүс имчилгээ явуулдаг гэж мэдээж манай эмнэлгийн дараагийн дуцал уулзсан нийт асуу нийт. За тэгэнгүүтээ наад тухайгаа ирээд алий танилцуул гээд. Тэгээд танилцуулгууд Алтан уугаа. Энэ ерөөсө боломжтой юм бол зөвхөн нэгдүгээр эмнэлэг биш юм байна. Нэгдсэн эмнэлгүүдэд бүгд байх хэрэгтэй юм байна. Орон нутагт байх хэрэгтэй юм байна гэдэг шийдвэрийг гаргаж санхүүжилтийг шийдэж өгч байсан шүү дээ. Тэгэхээр энэ бодлого мэрэгэн гаргадаг хүмүүсийн буян гэж хөнөөр өндөр. Тэгж одоо ингээм аймагуд руу тархсан байна шүү дээ. Тэрээс л тэнд нэг юм чөрхий хийдгээл хийн. Хэцүү байгаагаа хэлнэ. Тэрийг гаргадаг, шийдвэр гаргадаг, бодлого гаргадаг төвшин. За тэгээд дараагийн бас талархаж явдаг юм бол яахаарахгүй мөх сайхан сайд. За тэгс эн чинь өөрөө маш өртөгтэй гэлээсэн чинь эрүүл мэндийн даатгал ашгүй бий болоод Монгол улсад 21 оноос бий боллоо да. За тэгээд нөгөө даатгалаараа санхүүжихтай яг л тэр хүнд нэг удаа хэрэгжилж байгаа л материалын санхүүжилт үнэхээр даатгалаар бодогдсон. Тэгэл тэн дээр ажиллаж байгаа эмч яах юм? Инженер эдэр сувлагч яа цалин тэр бол ерөөсөө тэр ороогүй. За тэр их эмнэлгийн урсгалдаа орчдөг гэж бодъё. Тэгтэл нэг хүн эмчилгээ хийлэхэд 120 литр ус хэрэглэдэг. Нөгөө үйлдвэр шиг нөгөө айхтар нарийн бий болгосон усаа 120 литрийг хэрэглэнэ. Өдөрт аппарат хийдвэн тэрний тоогоор ус хэрэглэх нь шүү дээ. Маш өндөр захилгаан хэрэглэнэ. Гэхдээ тэр урсгал зарлагынхаа эмнэлэг л өөрчийн. Нөгөө санхүү даатгалын санхүүжилтанд байхгүй. Тэгээд зэрэгцээд хэрэглэдэг эмнүүд байх хэрэгтэй. Тэр нь байхгүй. Тэгж байтал нөгөө олон аппарат чи эвдэрнэ. Нөгөө сервисүүд нь байнга хийгдэх тоног төхөөрөмж запасууд нэмлэгт байхгүй.
Үнтэй. Үнтэй. За ингээд ирэхлээр энэ юу яах ёстой юм бэ гэд дахиад нэг аппарат дэвтэрлээ хүн дутуу эмчилгээний дутуу болж гэн чанаргүй болж гэн гэл манай эмнэлгийн дарга байхад нь би мөнгө сайхан дарга тэр орны эзтэй дарга сонсдог чук эмчээ таны наатахыг эмнэлэг даана гэдэг бол бусад эмнэлэг төгжих зөндөө юм хаах нь байна. Энд гаргалгаа байх ёстой гэд. Тэгээд мөнгө сайхан сайд ерөөсөө л цогцог сайдын үед тэр хувийн хвшлийн түншлэл гэдэг шиг энийг яагаад хувийн хвшлийнхэн хийж болдгүй. Эмнэлэг энэ бүдэд дагж ор хувийн хвшил өөрсдөө энийгээ даагаад ингээд явбал энэ ямар хэвтдэг газар биш. 4 цагаараа диализ дороо явцдаг. Ийм газар байна. Энийг ер нь тэгж хөгжүүлнэгээд тэгэхээр яг уу зөв биенийх олон улс явсан биш. Зүгээр мэрэгжлийнхаа дагуу бас нэг сургалтанд 2 ганц нэг улсад явж исэн. Тэгэхэд тэнд нэрээ хувийн хвшлэн дийлэнх нь байдаг. Эмнэлэгт бас байдаг. Дэгц эмнэлгүүдэд. Тийм байдгийг харсан болохоор Монголд одоо хэрэгжин болдоггүй бас мэдгүй л ш дэмжүүний хувьд. Тэгээ анх тэр санааг гаргаад манай эмнэлэг яа харахгүй өөрийнхөө эмнэлэг дээр байгаа тэр диализийн хэсгийг хувийн хвшлэр гүйцэтгүүлэх тендерийг зарлж ирсэн. Тэгээ энэнийг авсан шүдрэн компани одоо манай эмнэлэг дээрхийг аваад Медвик гэдэг диализийн хэсэг байгуулсан. Бид одоо ингээ харж байна л да мэрэгжлийн хувьд. Үнэхээр энэ зөв шийдвэр ээжээ. Тэр хэмжээгээр мэдээж хэрэг хувийн хвшүүд бол бас л түрүү хэлсэн хэцүүнүүдийг өөртөө өөрчил байгаа. Өнөөдөр ч гэсэн санхүүжилт бол тэр бүх тэр эмчилгээний зарцуулдаг морог зөвхөн л хүндээ хэрэглэдэг материалн дээр байгаа. Хувийн хвшил бусдыг нь өрж байгаа. Гэхдээ чанар тэр байрах хэвээр дэглэм орчин үеийн технологи дараагийнхаа нэвтрүүлэхэд тэр нь бол хурдтай өөр юм бэл. Үнэхээр зөв шийдвэр болж байгаа. Тэгэхээр энэ болгон дээр юу хэлэх гэж байна гэвэл тэнд ажиллаж байгаа эмч мэрэгжилтэнгүүд сэтгэлээсээ зүтгэн ажиллаа хийлгүй яах. Гэтэл энийг хийх нөхцөлийн бүрдүүлдэг мэрэгэн удирдлагыг оновчтой шийдвэр гаргадаг удирдлагууд гэдэг бол бас чухал юм байлээ шүү гэдгийг би өөр хэлэх дуртай. Тэгэхээр яа гарахгүй үеийн сайдуудаа баярлдаг. Үнэхээр баярлдаг. За. Тэгэхээр сонсож ир олон хүнд л баярлж явж байна да тий. Ер нь бол маш олон үний төлөө зүтгэж байгаа одоо эмч нар байна, сувилагч нар байна, одоо техникч нар ингэж энэ ч юуроос амар олон багийн ажиллагаа тэгээ дарга нар, сайд нар гэж. Угаас айгүй том багийн ажиллагаа. Тий. Тэгэхээр тэрэн дээр дуртахад бол сайхан байна. Одоо бүгд нь юусэн баярлаа гэж чи хажуугаар нь. За тэгээд сая та нэг ярьсан. Одоо бид нэр өвчтөн ямар нэгэн байдлаар бөөрийн өвчтэй боллоо. За эмчийн хяналтанд байна гэд ярьсан тий. Энэ бол маш олон хүний харилцаа үүсэж байгаа. Тэгэхээр тэгвэл одоо таны шавнар гэвэл бас зөндөө олон эмчнэр байгаа. Тэгээ одоо эмчнэр бол одоо таныг баг энэ подкастт орно гэх юм бол баг бүх бөөрийн эмчнэр сонсно байх гэж би ер нь бодож байна. Тийм учраас одоо бөөрийн эмчнэрт хандаад ер нь одоо юу гэх юм өвчтөнтэй яаж харьцах ямар байгаасаа гэж одоо юу гэх юм хүсдэг байна. Тэр талаараа яг үнэ энийг би бүр хэлээж бодож ирсэн. Саяны миний яриад байгаа энэ бөөр ингээ бараг л эцсийн шатанд орох энэ үедээ л бөөрийн эмчнэр дээр ирдэг. Уул миний яриаг өрхийн эмч, дүүргийн эмчнэр сонсоосай. Би бүр илүүдэж хүсдэг. Яагаад гэвэл энэ хүн өнөөдөр чихрийн шижинтэй л байхдаа зэрэг нь бөөрийн давхар хянаад явах хэрэгтэй. Тэр нь юу хамгийн энгийн шинжилгээ шийсний шинжилгээ. За шийсэнд өөрчлөлт гарлаа юугүй юу? Жох эргэлзээ төрлөөл шууд бөөрийн эмчтэй илгээч. 1. Хоёрдугаарт бөөр хамгаалах эмчилгээг чихрийн шижинтэй хүний чихрийн шижингийн үндсэн эмчилгээтэй зэрэгцээл явуучих. Даралт эсэлттэй хүний үндсэн эмчилгээтэй бөөр хамгаалах эмчилгээг зэрэгцээл явуучих. Тухайн одоо эмчилүүлэгч маань зэрэгцэж хийж байгаа эмчилгээний мөн чанарыг ойлгохгүйгээр эмнээсээ төвөгшөөх юм уу? Тэр урт удаан хэрглэж байгаа бүтээгдэхүүнээсээ төвөгшөж ивэл эмч сайхан тайлбарлаад өгчих. Гэтэ энэ надад л хэлэхэд амархан л да. Би бол эмчийн ажлыг мэднэ. Тайлбарлаад хэл гэдэг бол өөрөө амбулаторид сууж байгаа эмчт л голцоо хэцүү ажил болоод байгаа. Ямар ч тэдэрч юугүй хөвтчихээргүй хүн дэш үед нь бид нар хийх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр амбулаторийн эмч яадаг бол цагийн хугацаатай өвчтөнд орж ирнэ. Өчлүүлэгч нь те. Тэгээд дараагийн хүнээ үзэх хэрэгтэй. Тэгэхээр урд хүнтэйгээ бүгдийг ойлгуулах гад ярих гэдэг бол ер нь ярих өөрөө бас хэцүү, ядардаг ажил шүү дээ. Тийм учраас багшийн ажлыг бас хэцүү гэдэг шүү дээ. Тэгэхээр өвчтөө хүнд огт мэдхгүй юм хэдхэн минутанд ойлгуулад ярих гэдэг бол өөрөө бас тийм амар ажил биш. Дээр нь юм чи хугацаатай дараагийн хүн орж ирэх гэдэг. Давтан үзлэг нь орж ирэх гэдэг. Гэхдээ л манай эмчнэр энийг ойлгоод
Хэцүү ч гэсэн бидний хийх л ажил. Энэ бол бидний хийх ажил. Ингэж ээж бөөрийн эцсийн шатанд орсон Монголд цөөхөн болно. Бөөр хамгаалах эмчилгээний эд шидийг ойлгуулах тийм зэмийг заавал яг бол үндсэн нөгөө өвчнөхийн эмчилгээнд дэр бөөр хамгаалах явахлаар л тэр нэг удаа хэрэглэнэ гэж хэлсэн шүү дээ. Инхлээр хүн төвшөйдөг. Үгүй та ингэснээр нэг 30 жилийн дараа бас эрүүл бүртөөгөө байх юм шүү. 20 жилийн дараа та эрүүл бүртөөгөө байх юм шүү гэдгээл тэр хүнд ойлгуулад энэ бөөр хамгаалах эмчилгээ энэ ингэн энэ хавсарчаар ингэж хамгаална. Энийг удаан унаа та битгий залхаарай гэж хэлчихэд. Уул нь бол би бодоод идэггүй. Энэ юм таныг хөөрхөн болгоно гэвэл яасан их удаан бүр турш сайн хариулахтай болж байгаа л. Энэ юм таныг тураанаа ихтэл угаад байгаа эцтэй. Тэгэхээр чи та эрүүл бүртээ байна гэдэг л зөв ойлгуулаа хэлчих юм бол уунаа хүмүүс хэрэглэнэ. За тэгэхээр энэ юуг л бөөрийн эмчнэр дээр цаг алдчих ирдэг. Яа харахгүй саяны 3-ыг сонгох хэмжээнд ирээд байгаа юм. Эсвэл та зөвлөгөөх боломжгүй тийм байдаг бол жоохон хамгийн ихний шинжилгээ шээс шүү дээ. Шээсээр жоохон өөрчлөлт гарах юм уу? Чихрийн шижингийн нэмчилжсэн чинь бөөрийн талын жоохон зовир гарах юм бол хамаагүй та өнөөдөр тэрийг хамгаалах эмчилгээний төвшөнд өөрөө бэлтгэдэггүй байж болно. Тэгвэл бөөрийн эмч рүү иртий бол. Өөрөө мэдчихвэл шууд зэрэгцүүлээ. За. Энийг л биелгэж байгаа. За бөөрийн эмчнүүд дээр ирчих юм бол ойлгомжтой. Тэр хүний амьдралын чанарыг хадгалахын тулд саяны бөөр бол 3 эмчилгээгээ эхлэх цагийг өвчтөндөө ятгаачлалтаа зөв ойлгуулад тэр хүн амьдралынхаа чанарыг алдалгүйгээр дараагийнхаа эмчилгээтэй учрах ёстой. Энийг нэлэх ёстой. За тэгэхээр амьдралын чанараа алдалгүйгээр учрахын тулд мэдээж тэр эмчилгээг аль болохоор л эмч хүнийхээ тактикаар жоохон ч л хойшлуулж эхлүүл хүндээ сайхан штэ. Тэхийн тулд хоолны зөвлөгөө, бусад эмийн зөвлөгөө тайлбарах бас л цаг хугацааг шаарддаг. Бити залхаа. Яг бид цөөхөлөө штэ. Монголчууд бид цөөхөлээ. Цөөхөн бид мэдээж хүн юм бахаа өвдөж болно. Өвдсөн байлаа гэхэд өөрийнх нь эрхтэн хамгаалах гэж хичээх ёстой. Нэгэнд гэмтсэн байвал тэр гэмтлийг урт удаан сэдрэхгүй байх оролддог. Тэгээд цаашлах юм бол дараагийн орлуулах эмчилгээний хүртэл ямар боломжуудыг энэ хүнд тэрлүү орлоход ерөөсө булчингийнхаа масыг алдаагүй, цус багталтанд ороогүй, эрдэс бачийн хямрал үүсээгүй байх тэр бүх зөвлөмжүүдийг ууггүй өг. Хүнд сайн тайлбарлаад өгчвөл хүн ойлгоно. Хин ч гэсэн л эмчийн өвнөөс зөрүүдхийн зээдээр зөрүүдлээл чи над бичээд байна уу? Би ч дуухгүй дээ гэж хинч тэхгүй шүү дээ. Зүгээр дутуу тайлбар юм уу? Тэр хүнийг синхруулж чадаагүй юм уу? Тэр хүндээ гүн ойлгуулж чадаагүйгээс л болж байгаа юм. За тэгэхээр ерөнхийдөө тий өрхийн эмчнээс эхлэх нь одоо хамгийн зөв гэдэг бол тэрвээ та шээсний шинжилгээний өмнө дээр жоохон л өөрчлөлт байх юм бол бөөрийн эмч рүү явуултаа очиад эрт онцлуулаад эрт арга хэмжээ авч чадвал таны амьдралын чанар сайн байна гэдэг юу ойлголт байла тий. За тэгэхээр саяны эзүүдэд ерөнхийдөө хоёлаа ингээд маш олон сэдвүүдийг базчлаа тий. За тэгвэл би эцэст нь зүгээр ингээд хоолтой холбоотой асуулт танаас ерөнхийдөө асууя гэж бодлоо. За бид нар нэг ус гэж ярьдаг тий. Бөөрөнд ус уух сайн юм уугүй юм уу? Нөгөөх нь мах гэдэг нэг юм байна тий. Зарим хүмүүс уураг алдаад хараа уурган охино гэл их махнууд идэл их уургууд уугаал явдаг тий. Одоо яг энэ хоёр дээр ярихад бид нар яаж хэрэглэх ёстой юм? Яагаад бөөрөнд зарим нь асуудаллаа, зарим нь асуудалгүй гэдэг талаар танаас асууя гэж бодлоо. Зөв. За эхлээд би уургаас нь яриатай. За бид дөрөв хүн хоногт 180 литр анхдах шээс гэж гаргадаг гэсэн тий. Тэр анхдах шээсийг гаргахад үндсэндээ даралтын зөрөгөөр үүсдэг. Даралтын зөрөгөөр. Даралт гэдэг нь бол одоо тэр түүдгэн зэрэг гэдэг юм руу орж байгаа судасны диаметр гарч байгаа диаметраас 2 дахин өргөн байдаг. Тэгээ энэ хоёрын зөрүүн дээрээс шүүрэл үүсээд минутанд 120 мл шээс үүсчихнэ гэсэн. 1 минутанд 120 мл. Тэгтэл ингэж шээс үүсчихэд чихрийн шижинтэй болохоор яадаг гэвэл цуснд сахарын концентрац өндөр болчихно. Тэр чинь судсан дотор цуснаас болоод байгаа процесс яриад байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө даралтын зөрүүн дээр шүүрэл болж исэн бол концентрацийн зөрүүний шүүрэл нэмэгдэж чинь. За ингээд 120-140 мл болчихно. 1 минутанд үүсчихсэн. Тэгжээд л нөгөө сахартай хүмүүстээр маш олон хоолны зөвлөгөө өгдөг юм байна.
эмчнэр сахарын эмчнэр өгнө шүү дээ. Манай чихрийн шижинг эмчнэр. Мэдээж ихэнх нь гэлгалаар багтаа ногоо хэрэглэгийг монголчуудын дадал өнөөлөр одоо л гайг болж байгаа. Тодорхой цаг үед бол тэр ногоо руу чинь тэгтлээ явахгүй. За яг гурил мөрөл будааг нь багсах чадна. Тэгэл үндсэн юм юу үлдвэл нөгөө мах нь үлддэг. Өглөөж махаа идэл, өдрөөж махаа идэл, амарч өөрсөнд нэгэл оройч махаа идэл. За би сахартай мах л идэнэ гэж идэт. Тэгтэл нөгөө шүүрэл маань нөгөө сахарын концентраци ихсэлтээс болоод 140 мл болсон бол хит их уургийн хэрэглээ. Энэ уургийг ирээ их уургийг авсан бол тэн дотор амин хүчлэр бүх булчин тижээгдэх хэвээр. Булчин тэгвэл авцныхаа хөдөлгөөлөлийг зартуулах хэвээр. Тэгтэл хөдөлгөөн нь бага хэрнээ маш хэмжээний уург авчлахаар онкотик зарлалтын зүрх бас үүсэж эхэлдэг. Инглиэр нөгөө минутанд үүсэж байгаа шүүрэл маань 160 болж эхэлнэ. Одоо бүр хамгийн энгийнээр ярьж. Бүр илүү ачаал үүсгэж эхэлнэ. Ингэнгүүт 2 сая төгрөгөнсөр их богино хугацаанд сорвжол үхэж эхэлтий. Тэр ачаалт. Тэгэхээр бид нар хоол ямар чухал хэрэгтэй байгааг эндээс харж байгаа. Угаасаа сахарын юмд буулгалаа гэхэд хит их уурга авсан бол тэрийг бүр эцсийн байдлаар булчингийн хөгжилд нэмэр болтолд хөдлөх ёстой. Үгүй. Тэгвэл хоолн дээр ерөнхийдөө хит уургийн ачаалалч сайн биш, уурга багтах нь сайн биш. Хизээв хэдэн грамм уургийг килограмм жиндээ бодож хэрэглэх ёстой вэ гэдэг бол эмэл зүйн заавруудыг бичсэн байдаг. За манай хамгийн сүүлд гарсан чихрийн шижингээс болсон бөөрийн эмгэгийн үеийн эмэл зүйн заавар гэж байдаг. 2022 онд гарсан. Энэ бол дэлхийн бөөрийн эмчнэрийн холбооноос гаргасан заавар. Энэ дээр бичгэд хоногт ямар хэмжээний уурга авах гэж байгаа. 70 кг жинтэй хүнийг юу гэсэн байдаг лээ? 56 г уурга гэж хэлдэг. 56 г. Тэгтээ зэрэг хүмүүс тэрийг ингээ бодглохоор юу гэж бодох гэж 56 г мах итгэн дэж бодоод байдаг. Би ч бас дэж бодох үе байсан. Тэгвэл 100 г маханд 50 г уурга гэдэг юм байна. Тэгвэл 56 г уурга хүн биш ээ 25 г уурга гэдэг юм байна 100 г маханд. Тэгвэл 56 г уурга хүн яах нь вэ? 200 г мах хангалттай мах байгаа зү. Тэрнээс л хэтрүүлэхгүй байл та. Тийм биз хамгийн нэгдүгээр. За тэгтээ уургийг хизээд нь нэмэх үү хизээд нь хязгаарлах уу гэдэг бол бөөрийнхээ архаг өвчнөөсөө болдог. Архаг өвчнийхээ үе шатаас болдог. Яг архаг өвчний 3 дугаар үе гэж байдаг. Энийг зөв барихгүй бол эцсийн шат руу хурдан явчих. Нөгөө л бүр диализ руугаа хурдан ордог гэсэн. Энийг зөв бариул тэр диализыг хөрөх хугацааг уртсгана. Энэ үед бол 3 дугаар үе дээр уургийг багасгана. Хоногт авсан уургийг баг хэрэглэнэ. Бүр багасгана. Эмч килограмм жинд нь бодоод юунаас авах уу гэдгийг хэлээд өгнө. А тэгтэл амин хүчлээ яах нь булчингаа хөдөлгөөд байгаа юм. Тэр нь бэлэн бүтээгдэхүүнээр байдаг. Яагаад заавал амин хүчлийн бүтээгдэхүүнээр өгчээр нэ тэр махыг багасгаад байвал маханд нөгөө кертин нэсгдэг бодис ч нэдэг байхгүй юу. Тэндээс амин хүчлээ авахаас илүү кертин өсгöd байдаг. Тийм болохоор ерөөсөө амин хүчлийн цэвэр бэлэн бий болгоцсон булчин тэрэгтэйг нь бэлдэмлэр уулгаад нийт зүгээр л махан хэлбэрээр тий амтны гаралтай хэлбэрээр хэрэглэх хэмжээг нь багасгачдаг. За яагаргүй ингэж явсаар хагаад бүр аваа нөөцөө бүр сайн ашиглаад үлдсэн нөөцөө сайн ашиглаад нөгөө диализд орхуулъя л да. Тэгээд ирвэл буцаад уургийг нэмж өгдөг. Тэгэхээр энийг бол яг эмч үе шатаар нь тохируулж өгдөг. Уурга ихтгэх сайн биш, уурга багтах сайн биш. Бүх юм шинжилгээний үндсээр тооцоолж авдаг хэвээр. За хэрвээ та үнэхээр одоо монголчууд махсаг штэ. Мах хэрэгэлдэг. Тэрнээс амин хүчлийг их авдаг бол зүгээр сайн хангалттай хөдөл. Хөдөлгөөнгүйгээр тэрийг дан идэх бол тийм сайн биш шүү гэдэг хэлье. За. Дараагийн юм ус те. Ус бол уух хэрэгтэй. Хүний бие 60-70% ус байдаг. Ерөөсө 60-70% ус. Тэгэхээр энэ усыг эрүүл хүн бол насан туршсан эрүүл хүн өдөртөө 8 стакан 2 литр ус ууна. За яг зарим хүмүүс усыг нэг доор нь уух гал, зарим нь баг шимэж уух гал янз бүр байдаг. Зүгээр би санаанд нэг юм юу уншижсэн чинь Монголын нэг хил зүгэнд байдаг юм байна. Усыг балгаж уу, залгиж уу, шимэж уу гэж. Тэ. Тэгэхээр өглөөний усыг бол балгаж уух хэрэгтэй юм байна. Өдөр дундын ус залгиж уух хэрэгтэй юм байна. Орой дэш бол шимэх маягтай уу. Усныхаа уух цагийг орой тулахгүй уух хэрэгтэй юм байна. Орой жоохон багуу. Тэгэхээр манай ард түмэн нэг амьдралаас өөдсөн хүний бие дээр тийм өндөр ажилтнуудыг явуулаад гаргаад хилцээл зүгэн хүртэл. Тэ тэгж байт юм байна.
Тэгэхээр ус уух ёстой. Тэгтээ нэрэ бүрний архаг өвчнө 3 дугаар үеэс ирвэл бас усаа бас татнаа. Гэтэ яг хүний нэг шингэрийн ялгуурлах процесс бол бөөрийнхээ их сүүл рүү багс байлдаг болохоор хавнчгүй л ууж ил байна. Усыг болов. За тэгтээ юугүй манайх шиг мерстэй суур амьсгалтай улсад бол өглөө босуудаа цэв хөдөө усах их зохимжтой биш. Биш ер нь бүлээ усуу. Би бол тэгээ зөвлөдөг бүлээ усуу. Өдөрч гэсэн цэрдэл цэв хөдөө усуух биш. За ялангуяа амаа цангалаа гэд төр хөт залгаад дуу. Тэр амны цангаа арилгахгүй. Үнэхээр шингэний дутагдлалд орчоог бол амны цангаа арилгахгүй. Ходоод л дүүргэн. Эцэст ам цангаа нэгдүү чи амал цангаж байгаа байхгүй юу? Шингэний дутагдлал орог бол. Тийм болохоор яг эхний нэг ам цангаж байгаа тэр үед бол хүн халуун бүлээн юм дээр. Тэгвэл агны цамгаа цангаад учир нөлөөтэй. Шингэний дутагдaltaй бол тэр байтгаа хэрэглэх бидгээл суцаарч байна. Тэр тийм. Тэр аль нь ерөөсөө бүх юм хим хэмжээндээ л байх хэрэгтэй. Тэ? Туушрах юм биш. Тэгэхээр нөгөө нэг жирийн иргэд бол энэ ч сайн байл мэдхгүй учраас заавал харин диализ эхлээд ирвэл усыг хорно. Харин хооройчин гэдэг мэмж тогтоогоод өгнө. Явандаа тэр хүмүүс огт чеkhэ байж байгаа юм чинь. Тэгээд өнжид нэг диализд орж. Тэгэхээр хооройчиндээ байлгахын тулд усыг хорно. Усыг хорч чадсан бол тэр хүний амны цангааг яаж шийдэх? Тэр хүний шингүүх процессыг яаж шийдэх юм гэхлээр энэ болон бодоод өгдөг томьёо ноттой. Хоногт нийт гарч байгаа тэр хүний шээсний хэмжээн дээр 500 нэмнэ. Шээсгүй бол 500 л ухна шүү дээ. 500 ч ядахгүй жоох хэмжээ үстэй. Тэгтэл бус цагт нь яах вэ? Мөс хөлдөөгөө, жижигэн хөлдөөгөө амандаа хүлхэх, жоохон халуун юм залгих, тэ? Дээрс балгаад бүр ходоодон дэвш залгих. Ингээд давсаан багсгах, халуун ногоо баг хэрэглэх гээд ийм олон аргуудыг угаасаа эмэлзүүн заавар дээр заадаг. Тэгэхээр би зөвхөн нэг хүмүүст л ер нь тэгж хэлмээр санагдаад байна л да. Ер нь та өөрийнхөө хэрэглэх махын хэмжээг тий шингэний хэмжээ одоо ингээд чи зөндөө зөвхөн хоёулаа хоёрын л ярьж байгаа. Энэ болгоны чинь яг нарийн мэрэгжлийн эмчнэр тий мэддэг учраас юу гэдгийг хяналтандаа бай, ойрхон бай, юус үзүүлжээ тий гэдэг байдлаар ойлгосоо гэж одоо хүсэж जैन. Тэгэх юм бол одоо таны амьдралын чанар сайн байна гэж хэлэх гээд байна гэсэн. За тэгэхээр хоёулангийн ерөнхийдөө подкастын цаг ерөнхийдөө бол өндөрлж जैन. Тэгэхээр би танд ер нь одоо юу гэдгийг бусдад одоо үзэгчд тандаад эмчнэрт магадгүй одоо хинч яд тий хандаад хэлэх одоо үг байвал тэрийг хэлээсэй гэж бодож байна. Би ер нь үндсэн ажил мэргэжил маань өөрөө нефрологи эмч, тэн дундаа арай нарийнсан гемодиализ, хэвлийн диализ эмч байгаа. Тэгэхээр ийм хүмүүстэй ингээд бас тодорхой хугацаанд ажиллалаа. Тэгэхээр нэгдүгээрт би юу ч хэлэхгүй үйлчлүүлэгчтэй хэлэхэд бол эмч өнөөдөр Монголын эмч нар ер нь дэлхийн түвшингээс хоцрохгүйгээр хичээж байгаа. Тэр хэмжээнд эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа. Эмчилгээ үйлчилгээнд хэрэгэлдэг тоног төхөөрөмж, бусад одоо юмнуудыг бол Монголын энэ олон компани бүсүүд оруулж ирж байна. Яг гоо зөв тодорхой хэмжээний санхүүжилтийн асуудал, даатгалын асуудал гэж бидэнд үүсдэг боловч дараагийн шатны нарийн юмнуудыг бас л дараад бид нар сурна. Тэгэхээр манай ард түмэн эмчийн үгийг бас төсвөртэй, төвчээртэй сонсож байгаасай. Зөв цагт нь хэлсэн зөвлөмжүүдийг зөв дагаасай. Тухайн хүн бас өөрөө бодлого л яг наата цантаа анализ гэж бодлого л яг. Гэтэ хитрхи бити туушраасай. Зарим хүний зөвлөгөөг авч яана гэд аль болохоор буруу замаар их будаа тэгээд удаан бити явчаасай. Тэгвэл цагт нь яг эмчилгээ авбал хүн ерөөсөө тэгж хүнд байдлыг үздэг. За дараагийн дугаарт одоо өнөөдрийн хувьд бол би харьцангуй Ахмад эмч залуу эмч нартай хэлэхэд мэдээж хэрэг бидний ажил хүнтэй харьцдаг болохоор олон янзын ааш авиртай хүнтэй, өвчтөе хүнтэй харьцдаг болохоор тарьцаан дунд гарах хөндрөлүүд байдаг ч гэсэн танаас тусламж авах гээд, танаас зөвлөгөө авах гээд байгаа хүмүүс бол эмч биш ээ. Тэр хүмүүст таны өвчин ямар шатанд байгаа, та энийг яагаад их удаан уух ёстой гэдэг цаг гаргаад тайлбарлах. Энэ бол гарцаагүй юм аа. Тийм боломжийг өөрсөндөө бий болгоо бас тайлбарын зөв хүчээвэл хинч гисэн итгээд гажаа зөрөөд байхгүй. Тэгэхээр зөв цагтаа зөв эмчилгээнд хүртээд байвал нэг зүгээр. За одоо манай диализд орж байгаа хүмүүс төр хоол их чухал байдаг. Тэгтэл шинжлэх ухаанаар батлагдсан хоолуудыг нөгөө хүмүүс маань тэр чинь бас л өөрийн сөртөгтэй орж ирнэ шүү дээ. Төвөгшөөхөд одоо жишээлбэл шинжлэх ухаанаар батлагдж ил вэж манай хэлээр энэ
давж орж ирж дараагийн лабораториуд зөвшөөрчл тэр чинь хэрэглэгдэж байгаа шүү. Тэгэхээр нөгөө Монгол хүн тэр нөгөө шинжлэх ухаанаар батлагдсан хоол хүнсийг хэрэглэхээсээ илүү өөртөө нэг 2 пишги эцгээд хоол идлээ гэж бодоод байгаа. Тэгтэл тэр чинь тэр хүний авах хэвээр бүх юм байдгүй юм байна. Тэгээ үйлчлүүлэгчтэй хэлэхлээр одоо ямар нэгэн байдлаар бизнес гэж ихтэй туулширч ойлгох бодлого их байдаг юм байна. Үгүй танд зориулж хэрэгтэй болохоор нь л оруулж ирсэн байдаг. Тэгэхээр жоохон шинжилгээч байгаарэ гэж би бүгдэнд нь хэлмээр санагджээ. За тэгэхээр подкаст хоёлаа ерөөсөн маш олон зүйлийг ярьлаа. Тэгээ би ер нь Жока амчтайг хийнэ гэл амар гоё санагдалсан. Ягаад гоё санагдалсан гэхээр Жока амчиг амар гоё түүх ярьдаг. Тэгэл нэг тэр түүхээсээ хуваалцхан дээ. За хүмүүс сонсхон дээ. За нэгэн ч гэсэн нэг ингээл нэг одоо юу гэх юм. Нэг зөвлөгөөг нь аваад ядчил аралтны юм уучвал тэр чи бөөрний дутагл болохгүй шүү гэдгээс жоохон сэргийлж чинь гэдгийг ойлголтыг өгчих гээд байгаа. Тэгэхээр миний хувьд бол ерөөсөө ингэ нэг амар гоё дугаар болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь подкаст маань оролцсон чулуунцэг юм штэ. Маш их баярлалаа. За тэгээд урт удаан наслаад маш олон хүний одоо хүнд амьдрал бэлэглээрэ гэж одоо ерөөлөөр энэхүү подкастаа төгсгөё гэж бодлаа. Хүрэлцээш нь баярлалаа. Баярлалаа. Та бүхний цаашдаа ажилд амжилт хүсье. Монголын ард түмэн бүгд эрүүл урт удаан наслаасаа гэж хүсэж явдаг. Тийм байгаасаа ч гэж хүсэж чинь цаашдаа. За баярлалаа.